За хай. Юу байцгаанда. Энэ сайхан нарлаг өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Бид хоёр ингээд өнөөдрөөс подкаст хийж эхэлж байгаа. Анх удаага. За бид хоёр яг подкастын зорилго гэдэг юм бол чамайг ганцаард болохгүй байх. Ингээд хань болох. Хань болох. За тэгээ бид хоёрын подкастыг ганцаарц үедээ эсвэл автобусанд явж байхдаа эсвэл гэрээ ажил хийж байхдаа ч юм уу те өгсөн завтай цагтаа сонсож болно шүү. За тэгээд бид хоёр болохоор өөрсдөө тохиолж ирсэн одоо явдлуудаа за тэгмэтэл одоо өдний хүртэл одоо мэдсэн зүйлүүдээ та хэдтэй хуваалцаад яваа. Тэгээ бас өөртөө сонирхолтой түүхүүдийг ингээд танилцуулаад хуваалцахаар ирлээ. Тэгээд бид хоёр яг найз шиг зөвлөгч шиг тэгээ бас заримдаа бид хоёр тусламж хэрэгтэй. Тэгээд хэдлээд бидний түүхийг сонсонгоо бас ингээд те буюугаа хуваалццгаая. Тэгээд та нарт бас таалагдана гэж найдаж байна. За тэгээд бид хоёр болохоор одоо яг өөртөө танилцуулах юм бол маш олон жил найзлсан найзууд байгаа. Одоо ерөнхийдөө 15 жил найзалж байгаа тийм. Хар багасаа найзалсан. Тэгээд бид хоёр одоо бибинийхээ талаар маш их зүйлийг мэддэг. Гэхдээ бас бибинийхээ яг сэтгэл зүй, яг дотоод ертөнцөөс яг заримдаа яг юу болоод байгаа вэ гэдэг болохоор сайн мэддэггүй. Яг энийг болохоор бид хоёр ингээд одоо гаргаад бибинийг эмчилнэ. За бас та хэдэг ч бас ингээд эмчилъя. Бас амар яг эмч юм шиг мэдрэмж өгч шүү. Тийм бас энэ олон жил найзлах хугацаанд ер нь бол маш олон зүйлийг бид хамтдаа тулсан ч үе байна, тулаагүй яах вэ? Гэтэ яг ингээд заримдаа нэг өөрөө ч гэсэн бас нэг тийм ойлгохгүй байдаг штэ тийм бүр ингээд юу болоод байгаа юм болоо гэдэг ингээд тэнгуут угаасаа л тиймэрхүү үед чинь ч юм уу те ингээд зүгээр л тийм хань болохоор маш хөнгөн тийм гоё байх гэж ингээд бид хоёр хичээн. Тэгээд та нартаас таалагдана гэж найдаж байна. За тэгээ эхэлцгээе. За тэгэхээр өнөөдрийн бид хоёр яг анхны нөгөө сэдв маань болохоор анхны хайрын талаар ярилцсан. За тэгэхээр ер нь бол нөгөө хүн болгонд л анхны хайр байдаг байх хэрэгтэй юм гэдэг. Тэгэл анхны хайр нь яг ямар цаг мөчүүд хэдий төвчөр нь тэр болохоор хүн болгоноос одоо өөр байдаг те. Тэгэнгүүт шүү. Бид хоёр ч гэсэн яг өөр анхны хайртай. За бас тэгээд анхны хайр нь төгсгөл бас арай өөр те. Үнэ ингээд тийм анхны хайр гэдэг бол бас аюу тийм сүр яг нэг ид сайхан залуу тийм жоохон байх үед ирж болно. Эсвэл харьцангуй тийм том болоод тийм төлөвч эхэлж явах үед ч ирж болно. Анхны хайр бүтчих болдог. Болдог. Хэдий хоёр юм төлөөлөл юм аа. За тийм. За миний хувьд гэх юм бол яг анхны хайр маань бүтэж байгаа. Одоо хүртэл ингээд бүтсээр байгаа. Үнэ. Тийм. Гэхдээ одоо хараахан бол одоо гэрлээгүй явна. Гэхдээ аль гэж ингээд 5 жил үргэлж гисэн байгаа. Маш амжилттайгаар ирүүлээр харилцаагаа авч явж байгаа. Тийм хоёр хас байна байна нэзүүд. За миний хувьд чахтай гонигтай найзууд. Яг л нөгөө нэг тийм анхны хайр бүтдэггүй гэдгийг нэг одоо юу юм уу да. Жишээ юм да. За яг удаач шүү. За тэгэхээр чамаас эхлээд хоёлаа ярилцдаг хөө ингээд өөрсдөө түүхийг ингээд хуваалцъя. Анхны хайр гэдэг чинь одоо бас маш өргөн тий ингээд ер нь л хүн болгоны байтугай баг ингээд хэдэн зуун жилийн туршид ингэж яригдчих ирж байгаа амар сэдв гэж боддог. Тэгээд миний анхны хайр бол яг 10 жилд бол байсан. Тэгээд яг тэр үед чинь надад тийм жоохон хүүхдч байлаа. За нэг одоо дөнгөж 15 16 настай үеийн л яг тийм юу үе байгаа штэ. Тэгэл яг тэр үед чинь барыг тий хайр дурлал байтугай өөрийгөө ч ойлгохгүй яг нэг тийм үе дээрээ явж исэн. Тэгээд яг анхны хайрын процессыг ярих юм бол би чинь ингээд яг одоо ингээд тий нөгөө шүрэн бугавчийг ингээд хүмүүс ингээд амар ингээд одоо буцаад ингээд юу болж эхэлсэнээс нь хаш ингээд анхны харцаар дурладаг эсвэл нэг тийм дурладгүй ч гэдэм нэг тийм ойлголт байгаад байдаг штэ. Миний хувьд бол яг анхны хайр бол биш яг анхны харцаар дурлна гэдэг бол яг байдаг зүйл. Би өөрөө тэгж ингэж дурлж байлаа. Тэгэл ингээл яг тухайн үед чи ингээл бүр ингээл анхны харцаар дурлна гэдэг бүр өөр юм амар юм мэдрэмж байсан. Тэгэл ингээл бүр ингээл яг ингээл нөгөө нэг шүрэн бууштай ингээл яг нөгөө чи санаа ингээл амар ингээл гөлрөөл ингээл яг суудаг штэ. Яг л тэрүүн шиг тийм байлаа. Тэгээ би бас яг өөр бол анхны хайрынхаа бас тийм анхны харцаар дурлсан төрлийн хүн байгаа. Тэгээд яг анх эхлэхдээ бол яажсан юм аа. Эхлээд манай хүн манад сайн болж ирсэн. Тэгээд тэр яажсан гэхээр яг тэр чинь нөгөө нэг штэ дундаа ингээд байхад яг тэр чинь ингээд хичээл нэг амарх гайл нэг ном хураалгацсан нэг тийм амар юу яадаг штэ нэг тийм завтай нэг чөлөөтэй үе.
Тэгээ яг нэг хаврын тим үе таарва. Бас хавар ирсэн, хайр ирсэн. Тим үе таарсан юм да. Тэгээд тим үе дээр ингээл яг байж байгаа л тэгэл яг ингээд нөгөө уруулаараа дүр ингээд юу төрчихсэн. Тэр чаас урал нь харсан байсан юм шиг байгаа. Тэгэл ингээд манай ингээ охноос аваад яг миний урд суужсан байхгүй юу. Тэгэл ингээд аваад ингээд төрсөн байсан. Тэгэл би харалгүй ямар их төрчихвэ гэдэг ингээд бодчихсон байхгүй юу. Тэг чи ингээд хажуу талаас ингээд яг манай ингээ охин харчиж ямар их төрчихсэн юм бэ гэдэг ингээд нөгөө чинь шолохгүй юу. Тэгэхээр би юу ч бодоогүй амар сайн найзын дүр гэсгээ дүр болоод ингээд очиад ингээд арчаал өгдөг байхгүй юу. Уралыг нь тэр үед ингээд амар хараал би ч гэсэн яа надад хараад байгаа юм болоо ингэж бодож байна. Яа тэгэл ерөөхдөө яг нэг тийм үйл явдал болоод тэгэхээр тэрнээс урч яг 2-3 хоногт л нэг амар надад юм мэддэггүй юм. Гэтэ тэр үед би амар бодчихсон байхгүй. Яагаад ингэж надад амар хараад байгаа юм болоо гэж тухайд ингэ бодцоод тэгээ бодсон байжгаад яг 2 хоногийн дараанаас яг миний ингэ толгойн өвд амар өвтөөд бүр ингэ халуураад байгаа юм уу яг яагаад байгаа мэдэхгүй нэг өвддөг штэ. Тэгээ ингээ өвдсөн байжсэн чи яг маань найз хажуу сууж таараа тэгээ ингээ өвдөд байгаа юм уу яагаад байгаа ингээд тэгээ ингээд байжсэн чи яг авард суужсан амар хэрэг харснаа. Яс өвдсөн юм уу? Тэгэж ингээд тэгэхээр би тийм ээ тэгэж амар стер даарнаа. Тэгэл тэгсэн чинь тэгвэл цонх руу явъя. Жоохон агаар амьсгал гэл намайг чи найггүй ингээд төршөөл би чинь төршөөлээд тэгэл ингээд цонхон дээр очиод нэрэл агаар амьсгалсан чинь бас сайхан болж шүү. Тэгээ ингээд сайхан ингээд болсны дараа л ингээд яг ингээд хажуу зогсчихсан байхгүй юу? Ингээд цонхоор арчсан. Ингээд гар шанаа манаа ингээд толцсон. Ингээд яг кино шигтэй ингээд цонхоор шувуу мууж иргээл тэгээ дулаан хамтлагд хоёр цохны тавцан дээр заа. Тэгэл тэгэнгүүт нь би ингээд амар хараал. Яг юм уу? Тэгэж ингээд бодоод байгаа юм шиг баг. Яг тэгтээ яг тэрхэн үедээ ингээд хүний бодол ингээд нэг тийм жоохон хоосон болцсон юм шиг санагдав. Цам ахгүй яг ингээд одоо тэр үед ингээд яг юу ч ингээд бодохгүй зүгээр л яг тэр хүнлээ ингээд хараад ингээд бүр ингээд нам ингээд гүлэрсэн маа штэ. Тийм тэгэл тэрнээс хойш ингээд өнөдөр өөрсөн байна да. За өнөдөр ч яхав өмнө жилийн хүртэл гэж яддаг хэвээр болоо. Тийм ер нь бол тийм байна. Та юм танилцсан түүх бол байлаа. Хөөхөн. Тэгтээ та хоёр ч юм бол яг юм яг өсвөр үе дээрээ байсан штэ тийм. 15 6-тай тийм нас дээрсэн тий. Миний хувьд гэдэг юм бол би чинь яг 12-аад төгсөөд 18 нас шүү. Оюутан болгоч хэлээ яг таарсан маа яг нөгөө надаа ингээд хичээл заана гэд. Тэгээ би хичээл заалгаж байгаа. Гэхдээ яг миний хувьд гэдэг юм бол яг нөгөө анхны харц марцаар дурлах юм гэж бол байгаагүй. Өмнө нь болохоор яг тэр хүнтэй яг намайг 11 дээр ангид хаад яг өөрийнхөө сургуулийн танилцуулга хийгээд иржсэн. Тэгтэн за гэдэг нэг тоохгүй хаяал өнгөрчээсэн. Зүгээр л хараад гэсэн. Тийм. Тэгэл нөгөө яг миний нөгөө хөсөөгөө сургуультайс учраас тэр нөгөө сонсох шаардлага байхгүй. Тэр хүнийг нэг амар сонсоогүй, ярин сонсоогүй тоогоогүй хайжсан. Тэгээд яг 12-оор төгсдөг жил яг ирээд тэгээ ингээ хичээл заа шүү гэх. Тэгэхээр нь би яг хичээлдээ сууя гээд тэгээ анх танилцчихсан. Тэгээд яг миний хувьд гэх юм бол алууж нэг 18 хүрчихсэн нэг одоо нэг өөрийн гэсэн үзэл бодолтой болчихсон юм яа шүү дээ тий. Анхны харцаар яг дурлахгүйгээр ер нь л өсвөр насаа яг ер нь даваад толцсон шүү дээ тий. Толцсон тий. Тэгээ яаш өгчихсөн. Тэр үед болохоор би яг юм томорчоод хүн ингэж боддог юм лээ. Яг анхны харцаар биш яг энэ хүний ааш зан тэл одоо байгаа байдал тэгмэтлээ өндөр намын хүртэл харж байгаа юм чинь би өөрөө жоохон намх тийм ээ. Ер нь л жоохон шүү. Тэгээ удамдаа бас автай тий. Тэгэл өндөр мөндрийг хараад тэгэл за энэ болмоор юм байна. За энэ хүнтэй нэг харилцаад үзье да гэж бодоод тэгээ харилцсны эцэст тэгээд үерхсэн байдаг юм аа. За тэгээ үерхсэн ч гэсэн би түрүүн хайртай бас байгаагүй. Зүгээр л яг нэг бүрэн дурлаагүй татагдчихсэн тий яг энэ дажгүй байна гэж татагдаад тэгээ ингээд чошлоод ингээд удаад байх тусмаа илүү тасаж дурлалцсан. Гэдэг. Тас дурлал гэж бас амар зөн шүү. Хоёул ч баг нөгөө хайр дурлал яг нэг эсрэг тасыг хоёр юу юм биш үү? Тий. Тэгээд миний бодлоор би нөгөө нэг юм нөгөө Facebook, Instagram-аас нэг юм уншсаахгүй яг чиний хайр дурлалыг нөхөсөн нөгөө Ромео Жулиеттай хоёр ингээ яагаад би ингээ өгсөн байдаг вэ? Нөгөө би нэг дагаал өгчдөг штэ тий. Яагаад вэ гэсэн чинь тэр хоёр болохоор яг нөгөө юугаач мэдтгөө тийм өсвөр наснда нэг нь Ромео ч нүрэг 14-т өдөө Жулиет нь баг 13-т таарсан биш байлаа штэ. Тэгээд өсвөр наснд чинь нөгөө эцэг их нөгөө гэр бүл илүү чухал биш найз нөхөд хайр дурлал илүү чухал. Тэнгүүтлэгээ би биэндээ ингээд яг нэг гал шиг дурлж ингээд гал шиг төмөр шиг байсаар байгаа л тэгэл би биэндээ яг ингээл хайртай болол тэгэл нөгөө би бинийхээ нэгнийхээ өмнөөс ингээд нөгөө өгдөг яг тийш яг тэр дурлалыг яг чамайг би хандсан байх гэж бодоод байдаг байхгүй юу. Ямар амар зүрлэлээ. Гэтэ ер нь л яг хүмүүс
мөртлөө ярьдаг шүү дээ. Яг ингээд харьцангуй ингээд залуу насндаа ингээд учирсан юу бол илүү тийм юу байдаг. Яг илүү одоо сэтгэл зүрхний яг тийм юу байдаг. Тэгээд илүү одоо эсрэгээрээ нэг жоохон хор гараад ч юм уу те. Арай жоохон нас ахаад ирэх тусам яг зүрхээрээ хийсэн илүүтэйгээр тархиараа ингээд жоохон бодож яадаг гэдэг. Бас яг үнэнлээ тийм болохоор ингээд нөгөө арай тийм залуу наснда олцсон хайраа яг тийм алдчихгүйгээр ингээд яах юм бол юу байдаг шүү гэх. Тийм нөгөө нэг юм судалгаа байсан шүү дээ те. Одоо нөгөө 25 наснаас өмнө гэрлээрээ 25 наснаас өмнө гэрлэхгүй ерөнхийдөө бол тэрнээс хойш гэрлэх юм бол аль үжи хүн ингээд төлөвшөөд ингээд ухаантай болчихсон байдаг. Тийм болохоор ингээд нөгөө бие биетэйгээ уусаж чадахгүй. Тэгээ 25 наснаас хойш ингээд салалт илүү байгаад байна гэдэг тийм судалгаа байгаад байгаа шүү дээ те. Үнэлтэй. Ихтэй хаан ингээл одоо та хоёрыг ч юм уу эсвэл одоо яг нөөр найзтайгаа харахаар ерхий бас яг тийм байдаг л да. Харьцангуй тийм эрт ингээд нөгөө яач учирчингууд ингээд яг нэг тийм хамтдаа ингээд нөгөө яг төлөвшөөд ч юм уу хамтдаа яг ингээд бүх юмаа ингээд тавьж туулаад ингээд эренгүүт яг ер нь бол тэгдэг байх. Адилхан зан аршинтай болчихсон шүү дээ. Тэр нь бол магадгүй шүү. Ихтэй хаа бас тэгэл яг 25 жилийнхаа хүмүүс мэдээж уучраад айгуу тийм доктортой явж байгаа юу бол бас байгаа л да. Харилцаанууд аха. Яа энэ бол маш амар сэдв байх шүү. За тэгээд яг миний найз ч юм болохоор нөгөө анхны хайр нь бол яг бүтээгөө дурлалгаа тий. Тэрийг маш гэхдээ яг энэ дээр бол ингээ бүтээгөө юун дээр бол бодохдоо нэгдүгээрт яг тэр үед бол мэдээж өсвөр насны одоо яг юу байсан. Тэгээд тэгэнгүүт ингээд нэг битүүр чинь хоёулаа жоохон яг тийм боддог. Тэгэнгүүтлээ яг ингээд за энэ нь юм ч юм уу тэр нь тийм ч юм уу гэдэг нэг жоохон нэгтгэхэд байдаг зантай хүмүүс яг хэвчлээ ингээд одоо аюу нээлттэй ингэж нөгөө нэг хэлж ярьдаг гэхээсээ илүүтэйгээр ингээд жоохон бодож байгаад за яг энийг нь ярих уу энийг нь ярихгүй байх уу гэдэг төрлийн одоо яг хүмүүс болохоор тэр нь жоохон яг төвхтэй байсан юм шиг байгаа юм. Яг ингээд амар тийм юу явахад ихтэй хүн мэдээж тэрэн дээр тэгэл тэрийг бодох нь ятхаа бараг өргөж ойлгож амжаагүй байсан үе болохоор жоохон тэр болгоны ухамсарлаж яг бодож чадахгүй л байсан баг л та. Тэгээ ингээ хоёлаа ингээ хоёр талд ингээ жоохон бодчихдаг. Одоо ингээ жижиг асуудлаад ингээ гарч ирээл тэгэл ингээ өсвөр нас юм чинь ингээл үеийнхний нөлөөлөл найз нөхдийн одоо яг нь үг хэл ингээ жоохон нөлөөлдөг юм юу байлаа шүү дээ. Одоо яг үеэс харах юм бол ингээ одоо би бол энэ юмыг аав би юмыг авахгүй гэдэг ингээ хүн чинь нөгөө боддог болсон. Тэнгүүд яг тэр үе чинь жоохон ингээл яг ойр дотны хүмүүсийн үг жоохон нөлөөлөх гэдэг. Тэгэл тэнгүүд хоёр талд ингээл тэрийг амар ингээ ботоод тэгээ ингээ нэг хэсэг ингээ нөө ярилцахгүй. Тэгээ ингээд тэр нь ингээд хуримтлагдаад ингээд яваад байдаг. Нөө одоо нөгөө жижиг юм нөгөө зүйлийг ингээд хуримтлуулаад ах юм тэр бол ингээд дэлтэхгүй хүн зүйл болдог тий. Би ч найз нь бол ингээд бас яг та хоёртай хамт ингээд нэг ангиас сураад хоёрыг бас ингээд 3 дахь читгээд байдлаар би ингээд харж өслөө шүү. Тэгээд тэгэхэд яг миний бодлоор гэх юм бол яг ингээд та хоёрт бол гадны нөлөөлөл амар их байсан. Одоо яг үнэ хэлэхэд бол шудраг хэлэхэд одоо эрэгтэй эмэгтэй найзуудын нөлөөлөл амар их байгаад байсан. Тэг яг тухайн өсвөр насны үед чинь найз нөхөд амар чухал байгаад байгаа. Тэнгүүт яг тэр найз нөхөд ингээл тэр хүүхдэд амар нөлөөлөд байгаа байхгүй. Тэнгүүт миний их дээр ингээ үзэх юм бол би ч нэлээжээ өөрийгөө ер нь л баг олчихсон тэр настай. Тэнгүүт болохоор найзууд хүртэл ингээ нөлөөлөхгүй, эцэгэгч нөлөөлөхгүй. Тэгээ би яг өөрийнхөө шийдвэрийг гаргаад яг тэр хүнтэй яг хоёулахнаа харилцдаг байсан болохоор миний хувьд илүү доктортой болох юм шалтгаан болсон байна. Үнэ яг энэтэй холбоотой нэг юу гэх юм бол нэг яг тэр үе чинь нөгөө яг амар ингээл манай ч нөгөө эргэжтэйчнээстэй эмгтэйч найзуудаас яг олонтой байдаг байсан шүү дээ. Ер нь бол ангийн тэгэл яг манай чинь жоохон нэг тийм манлайлагч таллах учраас ингээл яг юу хэлж гэн юу ярьж гэн гэдгийг жоохон охтууд ингэж дагдаг. Тэгэл нэг яг нэг тийм байдаг байсан шүү дээ. Ингээл би явлаа гэнгүүт ингээ нэг дагаа явж явцдаг нэг тийм үү. Тэнгүүт яг нөгөө ингээл яг битэрч үерхэж эхлэв. Тэгэл ингээл үерхэд эхэлж байгаа юм чи мэдээж уулзах нь ойлгомжтой, байнгын ингээл харилцах нь ойлгомжтой ингээл ерөөсөө юм байнга хамтдаа байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгээд чинь тэр чинь амар би биэндээ сайн байсан болохоор ингээл ер нь бол байнга юм байгаад ирсэн чинь ингээд эмгтэй найзууд нь л ингээл манай үнэл ингээд бичиж ярьж марсан юм шиг байна. Битээр ингээл бүр ингээл яг сургуулиас гараад ингээл хамт ингээл алхаа явждаг байхгүй юу. Тэгсэн чил бүр ингээл эмгтэй найзууд бүр ингээл гэрийн урд суудсан. Тэр үчиг нэг хэдл ингээл тойрцоогол үнэ хүлээдэг гэсэн шүү дээ. Тэгэл яг ингээл тойрц суудсан байж байгаа л ингээл юу чи нааши хүрээд тэртээ хэдлээ жоохон юм яриг гэл ингээл аваад үлдчихээн. Тэгэхээр нь биш тэрийг нэг тоохоогүй тэр чинь найзууд нь л юм чи хийж болох юм. Тэгээ нэг ангийн хүүхдүүд юу ч ярьж болно гэж та би өө за яа би нөгөө эдтэй явчих гээ. Тэгээ та нар л нөгөө гүгж очиод тэгээ манай хүү яриад үлдсэн юм шиг байна. Тэгэл тэгснэ ингээл оройн ингээл натруу бичиж байна. Тэгээд нөгөө хэд ингээд ер нь л ингээд чамтай яасан шиг ингээд өөрсдөө тоохгүй байна гинэ. Гэт ингээд битсэн гинэ. Тэг би бүр ажида
тэд нар найз өхөн мөлөө би найз өхөн мөлөө гэдэг ингээд яг мэдээж ингээл найзуудтайгаа ингээл байх шин угаасаа ингээл юу штэ хэдлэж гэсэн эрэгтэй найзуудтай байсан. Тэгэл тэр чинь хаядаал ингээл уулзаал яг тийм нэг тоглож болохоор л тэгээд байсан штэ. Тэгмүүд ингээд нүүдүүл нь бүр ингээд амар ингээд манай нэг жоохон ухуулсан багхгүй ингээд тийм амар ингээд бидрийг ерөөсөө яахгүй байна мэн гэд тэгээ хэлсэн ингээд тэгэхээр би ингээд жоохон гайхаад тэгчээ би за тэгж байгаа бол чи өөрөө шийд. Тэр чинь яхаа ингээд чиний өөрийн асуудал яг үнийг хэлэхэд ингээд би эндээс нь 1000 ингээд би чиний найз охин штэ гэдэг ингээд саналаа тэр хүн ингээд тэр хүмүүс тэгж хэлээд тэр хүн тэгж бодож байгаа бол тэр хүний асуудал штэ. Тэнгүүт нь би шууд бичих байхгүй. За чи тэгвэл өөрөө мэд. Тэ ингээд би найз охин чинь би ингээд бас хитэг чиний юм юу гэж боогдуулаад байгаагүй. Тийм болохоор ахаа чи тэгээд өөрөө яаж ингэж яхаа шийдээ гэд тэгээд тэр үедээ ингээд болоод яг өнгөрцөн байхгүй юу. Тэгээд тэр хамгийн ихний хэрэлдэх ер нь шалтгаан болсон. Тэгэл ингээл яг дараагийн өдөр нь жоохон амар нэг дургу өрөөд байгаа штэ ингээд би амар ингээл харамлаад эсвэл бүр ингээл найзтайсаа харилцаа тасал энэ төр гээгүй зүгээр л бид хоёр чинь угаасаа хамт явж хамт тарж ингээл хамт хоолмолоо гэж итгэн ерөөд ойлгомжтой. Тэгэл ер нь л нэг ихний хэрэл болоод тэгтээ хаа тэрний дараа нэг айгүй айтайхан уучраа олцсон юм аа. Харин тийм яг тэгэхээр ингээд нөгөө өсвөр нас жоохон байхад болохоор нөгөө найзууд ч тэр өөрсдөө ч тэр уучраа олохгүй бүгдээр яг адилхан хүүхдүүд байгаа. Тэгэл нөгөө жоохон хүүхдийн зангаар одоо ингээд нэгнийгээ харамлж хамгаалаад нэг тийм юм гадны нөлөөлөл амар их байдаг байсан байгаас тий. Ер нь бас одоо ч гэсэн яг нэг тиймэр дөө зүйл байдаг болвол хэрвээ дүүнер сонсож байгаа болвол ингээд тэр хүн чиний найз ч гэсэн бас ингээд хувийн эрэхтэй тий өөр хүнтэй үерхэх эрэхтэй өөрөө бас цагийг ингээд чөлөөтэй цаг өнгөрөөх эрэхтэй шүү тий. Үнэ яг мэдээж энэ насанд бол найз чиг чухал зүйл л яахгүй л тий. Одоо ингээд яг манай дүүч гэсэн гээд өсвөр насны дээрээ яваа тэгмүүд ингээл гэрээрээ хэдлээ тавих үг гингот үгүй би өндөр найзтайгаа уулзсан гэвэл яг л найзууд руу ингээл яваад өгдөг. Тэгэл тэнгуут нь за яах вэ гэл. Тэнгуут ер нь бол ингээд найзч бай, хайрч бай, аль ч төрлийн харилцаанд ингээд тодорхой хэмжээний орон зай гэж зүйл бол би тэр хүний. Тэгээ ингээд нэгэн л ингээд найзлий тий эсвэл хайрлыг сонгочихсан юм чинь тэр хүний хаяг нэг тийм орон зайг нь жоох ингээд хөндлөж өгөөд гарах үед нь гаргаж өгөөд тэгжижил ингээд нэг тийм доктортой харилцаа үүсдэг тий. Тэр найз ч бай, юу ч бай ингээд харамлаад ч юм уу ингээд тэтгэм хариулаад ирэл токсик болол эхэлнэ гэсэн шүү дээ. Одоо тэгэл за одоо жоохон дайлаач заяа. Одоо ингээд хойр гараад явчихсан аль үжээ ер нь бол бид нар чинь ингээд том хүн болчихсон хүмүүс хүртэл хүүхдээ л гэх чинь хүмүүс хүртэл ингээд бие харамлаад байдаг. Энэ чинь одоо тийм нэм байх асуудал биш шүү дээ. Тэр хувь хүний орон цагийг нөхөх хэрэгтэй л дээ. Тийм тэгээд ийм том болчихсон ч гэсэн хүүхэд чиг бас хүмүүс зөндөө байдаг шүү. Тэгээд таад ч гэсэн нэг анхаарал. Нэг сайн нэг пост хийсэн шүү дээ нөгөө юулээ 20 гарсан бол чи нөгөө нэг 20 настай юу гээд 22 настай гэсэн чи нөгөө чи 20 гарсан 2 настай хүүхэд ч лээ. Яг нэг дийж хэлсэн. Тэгэхээр яхаа ер нь бол яхаа тэгэл бүгдээ л яг анхуд амьдч үзэж байгаа болохоор мэдээж яг алтаагаар хацуулал байлгүй яхаа. Гэтэ ингээд яг тэр болгоныгаа ингээд хит их юм хэтрүүлэхгүй. Гэтэ хангаал за ус ярилцсан ч гэсэн нэгийг харамлах эсвэл ингээд те нэг жоохон хардах юм байна. Гэтэ тэр чинь ингээд мэдээж хэмжээ хязгаартай байхгүй бол мэдээж өвөлтэй найз нөхдөд хувьд ч гэсэн ингээд яхаа мэдээж ингээд өөрсдөө ингээд цаг зав гаргахгүй ч юм уу тэнгүү байхад мэдээж уур хөрн ингээд хэллээч гэсэн хайдаа яагаад ирэхгүй байгаа юм баха ер нь тэгж мэдээд шүү дээ. Тэгэхээр ингээд тийх нь яг нэг талаасаа л зүгч гэсэн хитрхи хитрээд эхлэх юм бол мэдээж жоохон тийм тэгээд яг хитрх юм бол тэр хүндээ ч гэсэн амар хүн дээр туссан тийм. Тэгэл яг тэр үедээ чаас хүүхдээсэн болохоо тэгээд аль алын талын амар тийм зохицуулж амар чадахгүй л байсан юм шиг байгаа. Тэгээд яг нэг өөрөө жоохон боддог төрлийн хүн болохоор яах вэ гэд ингээд тэрийг уг надтай ингээд ярилцаад юм уу хэлч мэлээл инглээ тэглээ гингүүд би чинь учир зүггүй ойлгохгүй ингээд ингэ тэгхгүй штэ за тэхүү ингэхүү гэл тэгмээ чаас ингээд амар ингээд бодоол тэрийг ингээд шаналаад байсан юм шиг байгаа. Тэг ингээд хэлэхгүй тэмүүт ингээд миний уур өрөөд байгаа юм чи ингээд юу ч ингээд хэлж ярихгүй ингээд гинт амар уурлаад эхлэнгүүд чинь би чи бас ижлэн гайхаж байгаа юм чинь. Тэгээд тэр тийм юм байт юм аа. Гэтэ яг дараа нь тэгээд уучраасан л та. За тэгээд манай найзанд одоо битээр яг энэ анхны маргалтаа зөрчилсөн гэдэг юм бол ер нь бол манай найз нэг надаас юм 2 насаар ах хүн байхгүй юу? Ах учраас ингээд бас ингээд илүү арай сууртай юм шиг их санагдаад байдаг. Битээр маргалтаа гэдэг юм бол яг манай найз нь бол өөрөө нөгөө малтай айлын
хөхтэй 1000 болчих юм шиг лээ. Тэгмэд би ч өөр болохоор яг нөө ерөөсөө малтай газар очиж үзег байхгүй. Тэгээд яг гоо зөв тоглоомор ингээл үнэ мал саамаа гэж байгаа. Тэгснээр намайг очуулаад гэртээ очивол үнэ салгам гэдэг. Нөөж чадахгүй өөрөөсөө гараа гэх тэрнээс болоод уулзаа. Тэгээд сүүлдээ за би саяа гэж яг нэг юм хэлчихсэн. Тэрнээс амар хэдхэн минутын хойш манай хоёр найзаа хэрэлж ирсэн нэг хамгийн ихтэй л хэдэн цаг л үргэлжлсэн байвал болоо да. Тэрнээс ер нь л яаж үзээг. Гэтэ хавгасаа мэдээж ингээд хэрэлсэн ч гэсэн ганцаард болохгүй байх гэдэг ер нь л айгуу чухал юм шиг ер нь санагддаг. Ингээд хэрэлдэнгүүт ингээд шууд асуудлаас амар цухтаж байгаа юм шиг шууд ингээд хаалгаа хаагаад гараа авчдаг ч юм уу тийм. Эсвэл за уурлаа дуусгаараа бараг л ингээд хэлээрэй гэж байгаа юм шиг ингээд шууд ингээд найзуудтайгаа гараач юм. Цэхэр өмнө явчихдагаас илүүтэй нэгэн талын харилцаагаа цаашдаа болгоо бүтээ гэж бодож байгаа тохиолдол ингээд яг хэрэлцэж гэсэн ингээд хоёр талтай тийм ингээд бүгд ингээд хоёр тал сууч ингээд муухай харж ирсэн аа тийм. Тэгээ ингээд ингээд уучлаарай ингээд тэр тийм байсан хэм байсан ингээд нэг ингээд яг мэдээж яг эд ууралцсан байх үед бас хүний ингээд яг нэг тийм эрүүлэр сэтгэхээ жоох бас ундрдаг тийм яг нэг уураар ингээд жоох ингээд яг тэр үеийн амар юм хөдлөлөөр хамтах гэдэг. Тэгвэл ингээд яг тэ хоёр тал ингээд өсрөлийн хэдэн минут уур хурж байгаа. Тэгэл уур чинь ер нь бол гараад тэгээ гарсныхаа дараа яг сайхан ярилцаад тэгээ миний бодлоор л ингээд нэг хэрэлцэн ч ганцаардахгүй байх гэдэг л аюу чухал юм шиг санагддаг. Яг л ингээд нэг асуудалтайгаа нүүр тулж ижил ямар төрлийн зүйл ингээд асуудлыг нүүр тулж явдаг шиг харилцаач гэсэн яг тэгжил явдаг юм шиг санагддаг. Тэгмүүд ингээд одооны юунууд бол ингээд одоо зарим нь тийм биш л яг хаа. Ингээд за уураа дуусахаар ингээд баг яриараа тэгээ би ингээд найзтайгаас асууж байгаа. Тэрээс ингээд нэг хайд хүмүүс нэг маазрал баг ингээд уурлан гутан шууд гараа явчихдаг штэ. Тэгээл нэг хитэн цаг болж байгаад ортог ч юм аа маргааш нь оронгод гайгуулсан байд штэ гэдэг бол ингээд яг нэг тийм жоохон буруул юм шиг санагддаг. Амар хит амар огцон дэлгэгээ явуулчлаа уучлаарай. За тэгээд анхны хайр маань нэг тиймэрдүү эхэлж байлаа. Ингээд тийм бодлоо нэг тийм болж байлаа битээ. Тэгээд ямар ч ч ингээд уучраа олж байгаа юм аа. Би хоёр ч бас ингээд тий. Нэг амар зүрхтэй хэрүүл алга. Тэгээд тэрний яг тэрнтэйгээ зэрэгцээгээд нэг болсон юм. Ингээд нөгөө яг жоохон араас нь нэмэхтэд гүдэг. Тэгсэн чинь яг манай доод үе амар гүдэг. Тий. Тэгээд чи яг мэдчихэд. Тэгэл тэгсэн чинь ингээд амар араас нь ингээд гүйж байгаа л. Тэгэл ингээд ер нь л ингээд намайг натаа үрсэн баач ингээд бичдэг байсан заяа. Тэрийг ингээд яаж ингээд мэдсэн гэхээр ингээд манай хүн чи амар заяа ингээд миний фэйсбүүкийн кодыг ав. Миний фэйсбүүкийг ор гэж чаавас чи бүгдийг авах гэдэг ингээд бүгдийг ингээд фэйсбүүкийн кодыг явуулсан. Би зүрхлээ чамаахыг нэхэд байгаа юм ба. Үгүй миний нэхэгүй заяа. Би яваасаа яг янз бүрэнтэй өсө бичихгүй л дээ. Тэгээд надаас ингээд гэтээ гоё нь яг тэр үдэг байсан заа ингээд. Яг л хизээ азын юм шиг. Одоо тэрийг авах уу? Би тэгдэг гэж аваас. Тэг ингээ бүгдийг ингээ өгчөж байгаа байхгүй юу? Тэг би ингээ нэг тэрийг тоохгүй. За нэг орж үтсэн ч ялаа, орж үзээгүй ч ялаа гэж бодоод тэрийг орхисон байсан. Тэгсэн чинь ингээл манай хоёлаа нэг хальт ингээ ороод үтсчихээ л даа гуйгаа. За тэгээд ингээ 2 хоног манай уйл гойсны эцэд би орж үзвэ. За тэгсэн чинь ялч өдөр охин биччихэж бүр ингээ натаа ингээд өргөтөн ингээд ойлгомжтой болоод ч юм бүр ингээд ил зарлсан байсан шүү дээ. Тэгсэн чинь бүр ингээд юу хийж яаг мэж ингээд бичсэн гэсэн манай хүн тэр нь уншааг байна. Тэр нь заа гэж одоо тэр нэг тоохгүй юм гэсэн манай хэл. Ингээд бүр бичсэн байж штэ гэд. Тэгэхээр за ах тий угаасаа л сайныг нь ер нь бүгд мэддэг штэ гэд. Тэгээ байжсэн чинь яг нэг тэр хэрүүл болсон үед яаж би тэрийг ингээд жоохон болсон мэдэхгүй яг тэр охин мэдсэн байсан байхгүй. Тэгээд би яг яаж мэдсэн юм сайн мэдэхгүй. Яг тэгээд нөгөө тэдэртэй нийлдэг манай гэх байсан болохоор хэлсэн байх гэж бодсон. Тэгээд яг тэнгуут бүр ингээд яг нэг боломж гарлаа гэж байгаа юм шиг амар ингээд бичсэн. Тэгээд ингээд надад уус юм байна штэ. Тэгсэн чинь дургу өрхөн код слайдсан. Тэгээд чаас тэгсэн чинь миний юу лээ код яагаад ч илээ солилцсон байж ч илээ мэдхгүй нэг тэгээд тэр үедээ нэг тийм болол инээдтэй юм болол өнгөрчээсэн. Тэгээд дараа нь тэрийг жоохон ярьж инээлтэл тэгээд бас тэр нэг өнгөрсөн байд юм аа. Таяр гэхдээ ер нь бол таяр бол гэхдээ яг нөгөө яг 10 жил яг үлгэр жишээлээ л да. Найз нь бол нэрээ үхэн амьтантай үерхэн гэж яг мэддгүү байх үед л таяр бол үерхдэг байлаа. Тэгэл нэг үргэлж нэг иймэрхүү байдгийн байна та гэж яг таяраас хардаг байлаа. Амар токсик шээсэн юм зү. Токсик нь бол мэдхгүй ямар ч байсан л 10 жилийн одоо ингээд эргүүлээ бодох юм бол 10 жилийн юу нэг тийм хөөрхөн
жоох хүүхдүүдийн л үерхэл хагаад байгаа байхгүй юу тий. Яг учраа Тий, болоогүй яг тий. уучраа болоогүй хүүхдүүд тэгэл хоорондоо хөрхөө үерхэл гэж юу байдгийг гэдэг зах зугаас нь л яг мэдчихсэн юм байхгүй юу тий. Яг тэр үедээ тий яг би бинэ ойлгоогүйгээсээ болоо тий та хоёр салцсан амар харамсалтай. Яа за салалч бас амар байсан шүү. Яа тэр салах процесс үрс амар байсан шүү. Ингээл яг бид өөр ингээд нэг тийм жоохон уучраалтгүй хайда жоохон хэрэлдэг нэг тиймэрхүү юм байсан. Гэтэ тэгээд нэг тийм ихэд уучраалцдаг байсан байхгүй юу. Тэгээд яг ингээд уучраа нэг ер нь бол ингээд олоол ингээд явж байгаа л тэгэл нэг тийм 2 жил орчим нэг авахч саяхчны харилцаа ингээд байсан шүү дээ. Бас бид юу чи яг нэг тийм амар ингээд янзын сайхан үерхэд байгаа мó гэхээр яг нэг тэгсээр нэг бүр ингээм амар болоод ингээд бүр харилцаанд дууссан юм уу гэхээр бас яг биш нэг тийм ингээд нэг зурлалц хийгээл тэгээд яваад байдаг байсан. Тэгэл хүн тийм юмд явж байгаа л ингээ хүний ингээд юм төвчээр бол ингээ барагддаг юм лээ. Миний хувьд бол ингээ бүр ингээ төвчээр барагдал за бэлээ өгшөө. Энэ бол биш байна гэж байгаад тэгээд тэгэнгүүт нөгөө нэг яг тэр үед чинь нэг тиймэрдүү найзуудын нөлөө янз бүрийн юмны нөлөөнөөс болоод тэгээ нэг тийм хэрүүл болоо. Тэгээ ингээд явж байгаа. Тэгээ би ингээд яг ингээд асуудлаа ингээд шийдэе гэж ингээд бодсон байхгүй юу. Би чинь нэг тийм яг асуудлаа ингээд нэг юм голтон ингээд барих бүр амар дургуун ингээд тэр асуудалд ингээд баригдаал ингээд байгаад байгаа юм л би өөр ингээд амар юм жоохон ингээд стресстэй тэмдэж хаяагаад байдаг болохоор тэгээ ингээд нөгөө өлөгөө бичиж байгаа маа. Хоёлаа ингээд бүр орой бодож байгаа л баг ингээд дуусаас ямараад байгаа юм шиг нөгөө ингээд хангалж болцсон гэсэн. Тэгээд яг ингээд нөгөө юунуудын чат бичээд чи ингээд хоёлаа ингээд ярилцаад уулзаад тэгээд ингээд энийг яа шийдъя ингээд нэг л ерөөсө болохгүй байна гэдэг ингээд бичдэг байхгүй юу бүр ингээд амар чинь бас ингээд яг тухайн нэг 10 жилийн жоохон тийм юутай охины үед л амар бас юм тийм юугаа юм хайсан зан даахгүй бардам зангаар нэг тийм хайд бичсэн ч юм уу тэгээд тэгсэн чинь манай хүн зүгээр чат бичлэхгүй юм гэж хэлвэл яах вэ шүү юу вэ хоёлаа баг нэг хэдхэн алхмын наацаар амьдардаг одоо ингээд чиний яг анхны хайр чинь ингээд болж дуусаад амар одоо олон жил болсон байгаа шүү дээ ингээд өнгөрцөн байгаа. Гэхдээ л чи энэ болгоныгоо бүгдийг амар тод санаж байна те. Амар хайртай л байсан юм шиг байна те. Яа амар хайртай гэснээс нэгэн болоод. За энэ зөвхөн тэлээ чи. Яг нэг яг анхны салтын дараа дахиад нэг амар хайрлсан баг. Тэгээ яг тэр нь бас дахиад найзтайсан болж байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээд нэгдүгээр тэр нь тэдний найзны нөлөөс хоёрдугаар маань найзны нөлөө байсан юм шиг байна. Яг нэг та нарыг нэг тэгсэн гэл нэг дунд нь нэг юм болсон гэл хайсан гэл би өөрөө баг ингээд учрыг ойлгохгүй тэр нэг тийм болоод нэг хичээл дээр тэгээд тэр өдрийн асуудлыг тэр өдөртөө шийдэгдэг байхгүй юу. Тэгээ оройн чатаар нь битээд тэгээ жоо хайрлаа. Тэгээ хоёр талаас ингээд найзтай өмөрч ирэлж байгаа юм баг. Мэдгүй тийм бахад тэгээ нэг яваад ч юм нэг жоохон хэрэглэсэн юм аа. Тэгээ яжаас нөгөө талаас нөгөө тэрний эмэгтэй найзууд орж ирээд тэгээ та нарын бас нэг нөлөө байсан юм шиг байна. Тэгээ тэр үед нэг хичээл дээр нэг жоохон нэг тийм үйл ажиллагаа болсон байхгүй юу. Тэгээ би тэр үед ерөөсөө ярилцаж амжаагүй байжгаад гэртээ харцсан. Тэгээ нэг одоо шиг нэг бүр яг амар ингэ тэр чинь байнга уулзаад тахгүй шүү дээ. Яг одоо жоох хөвчөд тий орой харахгүй шин болгоод уулзаад тахгүй. Тэгмүүд чатаар бичээл тэгээ яг тэр үед чинь нөгөө Facebook чат матч одоо амар од байлаа шүү дээ. Хүн болгон л тэргээр харилцдаг. Тэгээд тэгсэн чинь яг ингэ бичиж яагаад л ингээл бүр амар ингээд намайг гомдох нэг үг хэлээд гэхдээ би яг одоо өмнө хэлэх санагдал байна л да. Тэгээ тэр үед амар гомдчихсэн заяа. Тэгээ ингээд гомдол тэгэл ээж ингээд хажууд суужсэн. Би ер нь бол амар тийм тэр үед ээж мэдтэй нэг тийм янз бүр юм амар нээлттэй жоохон ярьдгүй. Нэг тийм найзуудаа л юм ярьдаг жоохон нэг тийм эцэгтэй нээлттэй биш. Тэгээ манай аав чирч бас айгүй завгүй байдаг гэсэн болохоор тэр болгоны ярилцж чаддаг. Тэгэл ингээд ээж хажууд ингээд хичээлээгээ суужсэн. Тэгэл ингээд чадчихвал өөрөө ирэхгүй ингээд уйлцсан заяа. Бүр ингээд биччихэл ингээд тэр үеийнхаа ингээд яагаад үнслээч өөрөө ингээд мэдтгүү. Тэгсэн чи яагаад байна гэж ээж амар гинт ингээд басан. Чи шин зүгээр суужсэн ингээд уйлаад гээд тэгэл үгүй ээж хөөж болоогүй гэлтэй ингээд 0 руу ороод амар уйлаад тэр их гомдоомор байсан юм шиг байна. Тэгэл ингээд тэр нь бүр амар уйлжсэн. Тэгээд яг тэр үед ингээд бүр ингээд ямар ч юм контролгүйгээр ингээд нэлмэс бүр яг анх удаа тэгэж гарч ирсэн. Тэгэл ингээд өөрөө ирээд ингээд 0 дараал ингээд бараг цаг гар уйлсны дараа ингээд бодож байгаа юм чинь яг юу болоод ингээд юу болцсон мэлтэй сая яагаад ээжийн хажууд ингээд контролгүй баг ингээд уйлчихв гэдэг ингээд тэгмэд ээж мэд нэрс нөгөө ингээд энийг өтгөөж галзарч байна гэх нэг хэлдэг байсан шүү дээ чат мата уншаад инехээр тэгэл ээж өөр амар гайхаал ингээд бүр ингээд нүд нь ингээд томорч ирэл тэгэл бацаал ээжийг асуугаад ээжээс чи ингээд дүглэл тэрийг хэлмээр байсан. Тэгээд тэр үед нэг амар гомдож нэг яжсан. Тэр бас амар нэг тийм гомдмоор үе байж таарсан. За тэгээд л нөгөө салалтын яг эхлэн баг тэнцээс тавьчихсан байх. Тэрнээс ч жоохон уучрах байсан байхгүй юу?
Яг нэг тийм болж өгөхгүй. Тэгээд ингэ явж агаад тэгээд над руу бүр ингээд чадвар хэлж болохгүй юм. Гингүүд миний ураар явчих Аа би бас яг нэг чат амар санагддаг юм аа. Ингэж би тэр яг ингээ бас буруу юм болсон. Би ингэсэхгүй юм. Чи ингээд ингээ манай найз ингээ гомдоогоо байвал одоо нэг мөртөө сал гэсэн утгатай нэг юм чат бичсэн юм аа. Тэгсэн чинь тэрийг л одоо бас ингээл амар тэр хүүхдэл нэг ер нь бол амар боддог төрлийн хүүхдээсэн байхгүй юу? Тэрийг одоо яг буруугаар ойлгож утсан юм уу, зөвөр ойлгож утсан юм уу мэдэхгүй. Би аминдаа ингээ чамааг өмөрөөд ингээ чатчууд ангууд айгаа нэг арай нэг өөр утгаар ойлгонгуудлага бараг л бидэрийг сал гэж юм хэлж ингээд бас нэг тийм амар юм болж исэн. Тэгэхээр ерөөсөө л ингээд найзын сайн ч бай, муу ч бай нөлөөлөл ингээд тийм ингээд амар их байгаад гэсэн юм аахгүй тий. Тэнгүүтээ ингээд өсвөр насны болон насан туршийн юм ялгаал. Насан туршийн хүмүүсийн хувьд л юм сүүл одоо бол манай найз байна битээр хэрдлээ чи хизээч надыг өмөрөө тэр бэнд рүү ингээд чадчихгүй л хгүй тий. Нэг жижиг юмнаас болж хэрэлтэй гингүүд тий. Тэнгүүт чи яаж байгаа вэ? Тийм юм дээр ингээд нэг өсвөр үеийн хүүхдүүд ингээд мэдгүйгээс л төвчгүйгээс л одоо аминдаа найздаа хайртай найзгаа өмөрж байгаа хүн болоод бас ингээд урдуур нь ороод байдаг нас амар дэмий юм биш үү? Битээр туршлагаас тийм ээ тийм ялчгүй ир юмын хооронд илчиг бууж байгаа гэж хэлсэн юм тийм үнэ сайн ч муугар ч илчил болчихж байгаа байхгүй тийм үү тий тэгэж бодсон шүү. За тэгэл нөгөө нэг хэл амаа олцохгүй байваа. Тэгээд би чинь бүр ингээд тэсгээ болоод чи яг нөгөө нэг дараагийн нэг хичээлийн юу намар хэлээл ингээд явчихсан. Тэгээ ингээд бүр тэсгээ болоо хэлээд. За тэгвэл үнэхээр ингээд ярилцаад биш болохгүй ер нь ингээд уучраа олж болохгүй юм бол хоёрын хооронд юм байж хахаар болёо. Хэлцдэг. Тэгсэн манайх уурлаа. Тэр нь ингээд ер нь боллоо гэд ингээд хэллээ гингүүтэл ингээд уурлаж байгаа юм шиг байна. Тэгэл ингээд яг амар болохыг л ингээд тэр чинь зөндөө ингээд явсан байгаа шүү дээ. Тэгээ ингээд тэнгууд өөрөө ингээд яг тэр үедээ амар асуудлаас ингээд цухтагаад байсан байхгүй юу. Тэгээ хангад одоо бодонгууд яг мэдээж өсвөр насны жоох хүүхд ингээд тэр нь хэцүүлсэн баг л та. Тэгэл ингээд амар цухтагаад байсан байх. Тэгээ тэгэнгүүт нь л ингээл миний ингээл уурал ингээл бүр харьцмаарг болол яваад гэж байгаа шүү дээ. Тэгэл ингээл улам нөгөө нэг тэр хүнийг ингээд жоох ингээл янхад би ингээд улам дүүлээд атаа үгүй болцоо. Ингээд нэг тийм амар хотлоо ингээд юм цан гаргаал. Тэгэл цаанаа бол амар хотлоо шүү дээ. Яна одоо хортой уучлаа хүрээтрээс гэл уучраа олох юмсан. Үнэ эмэгтэйчүүд угаасаа нэг тийм зам байдагтэй. Өөрөө муухай гүйжүүлж чинь. Цаашаа яв гэж хүлээгээд байдагтэй. Үнэ тэгэл нөгөөдхөө хүлээгээд тэр маань чаг тэр үедээ жоохон өөрийгөө ч уцсан ялаагүй. Тэгээд яг тэр асуудлаа ч өөрөө яг шийдэх юугаал аргаал болоогүй юм шиг байгаа юм. Тэгээд яг бүр харилцаад яг жинхнээсээ дууссан байт юм аа. Тэгээд дуусаад тэгэл яг хуу тэр үедээ бол ингээд миний бодлоор л ингээд энэ харилцаа дууссан ч гэсэн би дараагийн одоо юм шинэ харилцаанд орчих чадна гэж ер нь бол бодчихсон байхгүй юу? Яагаад тэгэхээр яг тэр харилцаанд орохоос өмнө чинь ер нь бол ингээд хүн болгонтэй ингээд харьцаад ингээд болоод байдаг басан. Тэгээд тэгэнгүүт яг тийм харилцаанд орчин гэл ингээд бодчихсон чинь яг хүн чаддгүй юм байл. Яг ингээд үнэхээр тэр хүн ингээд сайн юм бол ингээд дараагийн хүн гарч ирсэн гэсэн нэг ингээд яаж байгаа л заа. Ингээд нэг тийм амар ингээд тойруулаа. Тэгээд тэр хүн ингээд амар ингээд одоо над руу сэтгэл гаргаал юм шүү дээ тийм үү. За болиох шүү. Одоо болохгүй шүү. Тэгтээ энэ найз бол бас мундаг заяа. Одоо ингээд нөгөө хүмүүс чинь ингээд нөгөө хайртай хүнээсээ салсныхаа дараа нөгөө орлуулах гэж асуусдаг штэ нөгөө түнтэй төстэй болохоор нэг ч юм дуу байдаг штэ яг үнтэй ер нь бол хизээ шиг тийм хийж байгаагүй яг одоо өөрийнхөө сэтгэл зүйг өөрөөрөө давж туулъя дахиад нэг хүнийг ингээд гомдоохгүй шахалуулахгүй бай гэд бас ингээд өдөө хүртэл ингээд явж байгаа ч юм амар талархуу штэ тий бас тэгэл хэрвээ хин нэгэн хүүхдийг дахиад ингээд гомдоогоол ясан бол бас муухай штэ тий харин тэгээд яг өмнө би яг нэг хүүхдэд нэг яг нийлхээс өмнө нэг татгалзаж байсан шүү дээ. Өмнө найзтай. Тэгээ энийг сайн мэдгэл ах та. Тэгээд яг тэр үедээ ингээд тэр хүүхдийн яг өмнөс бодож чадахгүй байхгүй юу? Тэгээд яг өөрөө яг юм сэтгэл зүйн үед юм аюутай болоод яг салаад тэгээ ингээд тэр хүн маань ингээд яг өөрөө нэг тийм надаас цутагаад байгаа ч юм шиг тийм мэдрэмж өгж байгаа шүү дээ. Ингээд би ярилцъя би болохоо гингүүтэл ингээд ерөөсөө тэр асуудлыг шийдэхгүй ингээд манай хүн чинь ингээд дүлөөл ингээд тойргууд байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тийм мэдрэмж өөрөө ингээд авчингууд тэр хүүхд ингээд тэр үед над ямар их гомдчихсэн бол яг л ийм мэдрэмж төржсэн бах та гэж ингээд яг тэр үед амар бодчихсон байхгүй юу? Тэгэл тэрнээс хойш яг миний сэтгэл зүйн асуудал болохоос ш хин нэгэн одоо яг одоо заавлын гэж яхахгүй. Тэгэл би нэг өөрөө л таван туулах хэрэгтэй. Тэгэд ингээд уус яг өөр хин нэгэн байгаад орлуулах гээд уусаа тэрийг хизээш мартна гэж яахгүй нэг
нэг тийм одоо хин нэг ингээ гарч ирэнгүүт тэр өмнөх хүн марцдаг юм шиг юм бол хийж байхгүй. Яг тэр хүн өрүүлж бодогцоор л байна. Тэгэхээр дараагийн харин эсрэгээрээ дараагийн дахиад нэг асуудал маань ингээ хүрэж ирж байгаа гэсэн байна. Тэгэхээр яг энэ асуудлаа шийдчихэд дараагийн харилцаанд орж иж дараагийн харилцаа амар нөлөөлөд юм лээ. Тэгэхгүй бол яг энийгээ ерөөсөө ингээд өмнөх хүнээ тавьж явуулаагүй өмнөх асуудлаа шийдээгүй байж дараах руугаа орчингууд дараахтаа яг тийм байдлаар эсвэл яг бүрэн дүүрэн хайр сэтгэл зүрхээ зориулж чадахгүй ч юм уу тий. Тэнгүүд ингээд яг надад ийм л хэцүү байгаа болохоос тэр хүнд нөгөө яг намайг хайрлаа гэд ирсэн хүнд ч амар хэцүү шүү дээ. Тэгэл тэрийг амар ингэж өөрөө яг нэг биеэрээ ингэж жоохон мэдэрснээс хойш за ерөөсөө л миний асуудал дараагийн харилцаа үнэхээр амжилттай болохоо гэж бодож байгаа бол би бол яг энэ бүрэн удаа ингэж ястыг дараах байна. Тэгээ ер нь бол яг анхны хайр бол бас хүнд амар нөгөө хэрвээ анхны хайр ингээд нөгөө муугар төгсгөн болох хүнд амар тийм сэтгэлийн шарах яг өгд юм шиг байлээ. Яг ингээл би ч ингээл бас ингээл ахаал ажиглаж байгаа шүү дээ та хоёрыг. Тэгэл тэмүүд та хоёр ингээл нөгөө салсны дараа ингээд чи болохоор ингээд нөгөө сэтгэл зүйн удаа амар доошо болцсон байсан байхгүй юу. Ингээл нөгөө битэд ингээл бөөнөр яг онлсон барсан тий. Тэгэл ингээ бөөнөр ингээл юм яриад ингээл инээлтэл нөгөө гэр зүг нэг болохоор тэгэл сургуулаас явна штэ. Яг тэр үед ингээл чи октоосоо юм дуурдгуу ерөөсөө газар ингээ ширтээстэй гүлээцэн бүр ингээ газар ширтдэг юу ч дуурдгуу инээдэгчгүй уралдагчгүй тэгэл яг явж байгаа. Тэгэл яг битэд бол чамайг амар хүлээсэн юм. Тэгээд ер нь бол сар гарan хүлээгээд тэгээд буцаад эргээд яг хэвэн байдалтай орсон. Харин яг гэхдээ ингээд яг тиймэрхүү би өөрөө яг сандгүй маяг тэр үе яг тийм амар юм сэтгэл зүйн үед юм байсан ч юм эсвэл та нартай ингээд би бол өөрөө л бодолтой л ингээд та нартай ингээд яриа л байгаа шүү дээ. Өөрөө ингээд бодогтой л амар юм болоо л ингээд яг та нартай амар тэгж мэдэрсэн байгаа байхгүй. Би яг тэрг өөрөө мэддэг. Та нарыг тараа нэрлээ. Өө тийм байсан юм уу гэл яг тэгдэг байсан шүү дээ. Тэгээ тэр үед ерөөсөө тэрийг анзаарахгүй. Яг эргээд ингээд яг бодоод үзэнгүүт нэг тийм байсан юм шиг бол санагддаг. Тэгээ тэр үедээ бол ингээд яг тийм асуудлаа бол ингээд яаж шийдчих ерөөсөө учраа болохгүй, гаргалгаагаа болохгүй байсан юм шиг байна. Тэгээ ингээд та нартай ярилцгийг гингүүт яг хаанаас нь эхэлж юг нь хэлэх юм мэдэхгүй. Тэнгүүд яг өмнөдөө нөгөө нь хэрэлдэг байхад нэг та нартай амар бас тэрийг хэлдэг байсан шүү дээ. Тэгээ би хайр дурлалын асуудлыг л хүн илүү өөрөө бодож өөрөө шийдэх ёстой гэж боддог байхгүй юу? Яа тэгэхээр ингээд нөгөө хүн чинь ингээд үгүй минь найзаа наа чинь яг мөн байна гингүүт л яг өөрлөө нь яваад байдаг өөрийнхөө хүсэж байгаа өнлөл явдаг. Тэгээд тэгэнгүүт яг юу эсвэл за яг тэрлүүгээ явчих гингүүт ингээд явдаг ч юм уу. Хүн чинь нэг тийм сэтгэлийн амтан шүү дээ. Тэгээд тийм болохоор яг өөрөө л шийдэх ёстой гэж боддог байсан болохоор ингээд яг хэлдэг байсан. Тэр үед бол угаасаа биднэрт хэлсэн бол бид нар ч гэсэн яг үндэ ойлгохгүй байсан баха. Адилхан л бүгдээрээ жоохон 8 дахь анги хүүхдүүд байгаа шүү дээ. Ер нь бол ойлгохгүй байсан баг. Тэгээд би юу нэг юм нөгөө түүх сонсыг болсон одоо нэг манай нэг юм миний ойрын хүн яг ярьж өгсөн байхгүй одоо яг хинээ хэл яах вэ. Тэгээд тэгсэн чинь тэр хүн яг анхны хараад ярьж байгаа юм л. Гэтэ тэр хүний анхны хараа биш. Тэр одоо ихчийг мань хайрлсан тийм хайр байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь одоо бүр дээр үед одоо ер нь бол 40 жилийн өмнө гэсэн бодоос зөө бүр жоохон тэгээ одоо хүртэл тэрийг санах хэр бас агуу хайр шүү. Гэхдээ гол нь яасан гэсэн чинь тэр ихчид ингээд нэг 10 жилд бас ингээл юм баг насанд нэг залуу сайн болсон юм байна л да. Тэгээ тэр залуу болохоор тэр ихчид амар сайн тэгэл ерөөсөө ингээл нөгөө орой олгоо очоод ингээл нөгөө хашаан дээр ингээл нөгөө ихчийн нэрээр нэг орлуулсан гитар тоглоод дуулаад та би чамд хайртай гээл тэгэл нөгөө өртөс мөрцөр ингээд зүрх хасаадаг байсан гэдэг. Үед чинь тэгээд гэсэн чинь хамгийн гол нь тэр ихч нөгөө тэр үеих бас амар гоё агаад амар дургу тийм амар дургу байсан гэсэн заяа. Яагаад дургу бэ гэсэн чинь яг тэр нөгөө залуугийн гэр бүл нь жоохон асуудалтай. Тэгээд нөгөө гэр бүл нь аав нь жоохон хүчрхийлэгчээс учраас тэр их ч ингээд ирээдүйд ингээд бие нүдээ суух юм бол намайг ч гэсэн ингэж хүчрхийлж магадгүй гэж бодоод амар дургу байдаг байсан гэсэн. Тэгсэн чинь нөгөө багш нар нь ингээд гуугаад чи энэ хүүхдэд ингээд 12 төгсөл нөгөө хичээлийн сургуулаа ингээд төгсөл нэг сайхан үерхэд өгөө тэгэхгүй бол энэ хүүхд ингээд буруу замаар орох гэдэг байна. Чи ямар ч гэсэн ингээд үерхэж байгаа юм шиг байгаад бай гэдгсэн гэж аахгүй. Тэгэл нөгөө ихчтэй амар дургуйсан. Тэгэл ингээд үерхэж байгаа юм шиг царайлаа. Амар дургуй тэгдэг байсан гинэ. Тэгэл 12-оо төгслөө за одоо хоёлоостой болим болигээл тэгэл хайсан гэж байгаа. Тэгээ хайсны дараа бүр тэр их чинь 2 жил араас нь уйлж гуйсан гэж байгаа. Тэгээд чи ингээ натаа үерхэлдэ чи натаа суучгаал та би чамд хайртай штэ хинэ гэл ингээл гуйгаал өстой үгүй гэсээр гаал тэгэл тэр ихч өөр нөхөр мөхөртэй болол бүр яваад гсэн гэж байгаа. Тэгээд тэрнээс хойш ерөөсө тараг байж хаад 10 жилийн дараа тарсан гэж байгаа байхгүй. 10 жилийн дараа алиж 2 3 хүүхэдтэй болчихсон заа. Тэгээд 10 жилийн дараа
ингээд таарсан чинь тэр их чинь ингээд санаа зовоо шууд ингээд цуцсан гэж аахгүй. Тэгсэн чинь шууд араас нь хит хөөснөө ингээд үгүйхий болцсон гэж аахгүй. Тэгээ дараа нь ангийнхандаа би яг тэрнтэй их таарах шиг боллоо. Яг тэр хүмүүс байна. Би түрүүнтэй уулзмаар байна. Та нарт намайг холбоод өгч. Нөгөө 2 3 хүүхэд гаргацсан. Тэгсэн чинь тэр ах яасан бэ гэсэн чинь нөгөө ихтэй хайртай хэвээрээ 10 жил ганцаараа явцсан. Тэр их жагаа хүлээгээл яваад байсан. Тэгээ надад ганцхан л хэлэх юм байна. Надтай уулзуулаад өгөөч гэдгийгсэн гэж аахгүй. Тэнгүүт л найз нь гэр бүлтэй болцсон үнтэй ч одоо уулзаа сэтгэл өнгөрүүлээд яах ингээд нөгөө хэлж мэлж өгөөгүй гэсэн. Йой за яана. За яг миний асуудал гараад ирлээ шүү. Тэгээд сүүлд бүр хөшөрсөн хоноо одоо ингээд бараг 50 гарсан хоноо ингээд таарсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө ялч анги уулзалт боллоо. Тэгээд таарсан гэж байгаа. Тэгээд уулзсан чинь яг одоо тэр тухайд ингээд нэг тэрнээс хойш тэгээд тэр 10 жил болсноос хойш нэг ахаад нэг ихэнх жилийн дараа яг нэг ихнэр хүүхдээ болсон юм шиг үлээ тэр ах болвол тэгээд би чамд тест үнэхээр хайртай байсан шүү. Тийм чи нэрээ би чамд нэрээ үнэхээр хайртайсан би чамайг хизээш мартаж чадаагүй гэж хэлсэн гэсэн. Тийм ээ ёо за яна яг анхны хайр бол бүр амар хүчтэй байгаа. Залангуяа тэгээд миний бодлоор анхны хайртай бүр нөгөө баг насандаа ингээд би ингээ хайртай болсон хайр бол бүр илүү хүчтэй байдаг юм шиг санагдсан. Ер нь бол за яг л ийм болсон байт юм аа. Миний ч ихсэн анхны хайр төхнийг иймэрхүү болсон. Гэтэ ер нь л үнэ. Яг ингээд тэр хүнд яг ихтэй яг ингээд яг л нас ч ихсэн айгүй ойролцоо тий. Яг л 10 жилдээ таарч. Тэнгүүт ингээд би ч гэсэн яг нэг тиймэрхүү байдлаар л одоо энэ олон жил ингээд яваад ирсэн шүү дээ. Ер нь бол ингээд нэг тийм. Яг энэ дээр бол яг нэг юуны нэг Gatsby-ийн нөгөө яг кино байдаг шүү дээ. Тэр би яг ингээд тэрийг юун дээр үзэж яхад за жараа тэр чинь яг дүнж оюутан болоод нэг үзсэн юм аа. Одоо нэг 18 19 тахт л үзсэн. Тэгээ үзэхэд болохоор би тэр яг нэг Daisy-гээ бүсгүй амар үзээ ядчихсан байхгүй. Ямар хөвгөн байна гэд тэгээ ингээд яг саяхан ингээд яг бүдийн насны дээр ирээд ингээд үзсэн чинь арай өөр мэдрэмж өгч байгаа байхгүй юу? Яг тэр ингээд бүсгүй өмнөд бодоод үзэнгүүт яасан ч тэр хүн аль хэдийн гэр бүлтэй болсон, үр хүүхэдтэй болсон. Тэнгүүт ингээд эмэгтэй хүний амьдралд ингээд гэр бүл үр хүүхэд гэдэг нь айгүй чухал байдаг. Тэгэхээр ингээд эцсийн үр дүндээ ингээд тэр хүн ингээд хичнээн одоо Gatsby-тэй буцаад ингээд уулзаад анхны хайртайгаа ингэсэн ч гэсэн яг нөхөр хүүхдээ сонгоод яваад өгч байгаа байхгүй юу? За тэгээд энэ дээр бол ингээд за бүсгүй хувьд бол тийм. Тэнгүүт ингээд Gatsby-ийн нэг юм яг за нэг алдаа гэж яг хэлж магадгүй зарим хүмүүс наач уусаал байдаг зүйл гэж хэлж магадгүй байх. Миний бодлоор бол яг ингээд эргээд энэ миний одоо анхны хайр ингээд бүтлгүүтээд тэг ингээд би яг ингээд анхны хайраа ингээд тавьж явуулахгүй бас айгүй олон жил ингээд зурсан шүү дээ. За 5 6 жил ингээд яг зураатай чигээр явсан ерөөс ингээд мартчих чадахгүй. Тэгсээр нөөрэ яг ингээд очиод үлдээж чадахгүй. Тэгээ ингээд явсаран байгаад ингээд ийм хүний өнцгөөс харахад бол ингээд Gatsby-ийн алдаа нь ингээд аль хэдийн дууссан харилцааг явуулах хэрэгтэй байсан зүйлийг явуулаагүй юм шиг л санагдсан. Тэр ингээд Gatsby яг Daisy хаана амьддаг мэддэг байсан. Хүнтэй сусныг нь мэддэг байсан. Тэгээ бүх юм ойлгомжтой ингээд байгаад байсан байхад л ингээд хизээний өдөр ингээд ирэндээ хизээний өдөр л ингээд яг л ингээд хаалга татаалч юм уу те эсвэл ингээд чатаар за одоо буцаад нийлээ гэл ингээд ороод ирэхийн юм шигээр за амар өөрийнхөө шинээр ярьлаа. Яг би тэгэж ингэж мэдэрчээсэн шиг яг тэр үед ингээд мэдрээдээс амар санагдаад байхгүй юу? Би ч гэсэн яг л энэ 5 6 жилийн туршид одоо бараг 6 жил болсон гэдэг хүлээх энэ үедээ яг тэгж л боддог байсан. Нүдийн бол харилцаа бол ингээд дууссан нөхдөд бол би мэдээд байгаа шүү дээ. Яг ингээд ухамсартай бол тэр ингээд амар хүлээн зөвшөөрсөн байгаа хэрнээ яг ботёнээр ингэж чадахгүй. Яг хүлээж ингэж яг нүүр тулж тэрнтэй би ерөөсөө ингэж чадахгүй. Тэгэл яг л ингээд өнөө маргаашгүй л яг л өмнөх шиг ингээд те яг тэр харих юм байшаа үеэсээ хүрээд ирэх юм шиг тийм мэдрэмж ингээд бүр амар байсан заяа. Тэр тийм мэдрэмж одоо бол байхгүй болсон юм байна. Одоо бол байхгүй болсон. Тэгэл яг за өмнө жил чинь би ч одоо нүүр тулахаас өөр аргагүй боллоо шүү дээ. Тэгэл ингээд яг салсны дараагаар ингээд амар яг тийм амар хэцүү бол байгаагүй. Надад л нэг тийм яг ихэнх нэг сар мар яг та нартай нөгөө яг ингээд ярьж буй байсан үедээ тийм эвгүй байсан юм шиг байна. Тэгээд тэрний дараа бол би ингээд дараагийн харилцаанаас орно гэсэн юм. Тэгээ ингээд явжсэн болохоор надад ерөөсөө нэгдүгээр хэцүү байгаагүй, хоёрдугаар тэр чинь нөгөө төгссөн байсан. Тэнгүүд би ч уусаа хаана орохоо мэддэг, юугаар сурахаа мэддэг байсан болохоор миний бүх юм тодорхойсон болохоор ингээд би ч яг илүү тэрнлэвээ ингээд жоохон анхаалаад. Тэгээд тийм болохоор яг тэр маань ингээд нэг тийм шарах биш юм шиг тийм. Амар тийм амар хүндмөр тийм зүйл биш. Ер нь бол өөр юмар ингээд төрхөндөө дарагдсан байна шүү дээ. Яа, бүрнэ. Тэгэл
Яг ингээд ажиллагаан бол тэгэл яг ингээд нөгөө их сургууль орлоо. Тэнгүүтлээ их сургуулийн одоо нөгөө 2 дугаар курс амар ачаалттай байлаа. Яг тэр үеүүдэд болохоор чи яг ингээд тийм зүйл байхгүй юм шиг, тийм шарах байхгүй юм шиг яг яваад байсныг ч юм уу яг анзаарсан. Тэгэл хоёлаа ингээд нэг жоохон завтай болоод ингээд өөр юм цаг гаргаж эхэлдэг болсон цагаас эхлээд яг чиний тэр сэдвч нөгөө тэр одоо нөгөө шарах ахаад ингээд хөндөгдөөд ингээд гараад ирсэн юм шиг санагдсан те. Тэнгүүт л яг нөгөө тхийн хэрээр нөгөө тухайн хүн чинь бас ингээд тухайн хүний ингээд амьдрал өрнжээ. Тэр хүн одоо ингээд илүү дээшилжээ. Тэг ингээд одоо илүү эхнэр хүүхэдтэй болж байна гэдэг ийм зүйл бас амар нөлөөлсөн юм шиг санагдав. Маш амар хэцүү шүү. Тийм тэгэл яг ингээл яг л Гитсби тэрийг хүлээн зөвшөөрөх хүсдэг байсан шиг би ч гэсэн тэр хүнийг ингээд аль хэдийн явцсан шүү гэдэг хүлээн хизээж хүсээгүй. Тэгээд ингээд нөгөө нэг ингээд яг тэр чинь ингээд айгүй их шарах ингээд байсан л юм шиг байгаа. Одоо ингээд бодонгод. Тэгээд ингээд тэрийг хизээч ингэж гаргахыг хүсдэг. Танартай ч ингээд ярилцахыг хүсдэг. Яагаад гэвэл тэрийг тэр асуудлаа танартай ярилцаал эхлэх юм бол би яг тэр асуудалтаа дахиад нүр тулах гэдэг юм шиг. Тэр маань яг ингээд нэг ил байгаа шархаа ингээд хөндөнгөт амар өвддөг шиг яг тэгж өвдөж ийн гэж мэдрэгдсэн байхгүй ингээд хайда та нар яриад ч юм уу. Тэгээд тэгэнгүүт тийм болохоор би амар цухтдаг тийм ингээд юмас ярианаас тэгэл ингээд та нарыг яриад эхлэв ингээл амар чимэг болол би ихтэй өөрөө яг тэрийг мэддэг байсан. Тэгэл ингээд ярих юм бол ингээд яг би дахиад өвдөх гээд байгаа юм шиг. Ярих юм бол тэр ингээд ерөөсөө болохгүй юм шиг. Би дахиад тэр амар юм хэцүү үе рүүгээ ингээд буцаад орох гээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг байсан болохоор амар цогтдаг байсан. Тийм тэгээд яг ингээд зугтаж байгаа чи яг одоо за би энэ хүнд одоо хүртэл сайн юм байна гэдэг нэг хүлэн зөвшөөрсөн цагаас ахуулаад яг нөгөө эдгэрэх ингээд процесс ч нэг эхэлсэн юм шиг санагдсан шүү дээ миний бодлоор. Тийм тэгээд яг сайн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс илүүтэйгээр би уусаа сайн гэдгийг бол амар мэддэг байсан. Ингээд тэртээ ингээд ярилцахгүй ч гэсэн яг өөрөө ингээд амар ингээд бодож байгаа штэ. Ерөөхдөө жоохон боддог төлөвлөнд болохоор ингээд ботаал за яг юм байна тийм байна гэдэг ингээд тэгсэн хэрнээ тэрийг ингээд яг үйлдэл болгож байгаа мөхөд болохгүй. За тэг үнэхээр болж байгаа мөхөд болохгүй. Нэг тийм зүйл байгаа гэсэн. Тэгээд ингээд явж байгаа тэр нь амар ингээд хуримтлагдсан юм шиг байгаа юм. Яа за тэгэл яг нүр тулах шаардлагатай үе маань ингээд ирвэ ингээд л шархаа ингээд тойролцтой ингээд циклэр бодол ингээд гүгээлсэн байгаа байхгүй ингээд за тест наадхан дээр чил нүр тулахгүй шүү шархыг л гаргаж ирэхгүй шүү гэл ингээд сэтгэлийн хаан нуучаалаа ингээд тойрол өөрөө тэрийг тэгж явж хагаад тэгээ миний хайртай хүн маань хүнтэй ингээд суухар болвоо чаас тэгэл тэрийг ингээд биш яг тэрийг мэдэхгүй байгаа шүү дээ яа тэгэхээр нэг хоёр яг 10 жилийн нэг анги байсан хэрнээ ерөөсөө яг холбоо харилцаа болсон шүү дээ одоо ер нь хэвлээ амар тийм учраас ерөөсөө огт ингээд мэдхгүй. Тэгэл явжсэн чинь ингээл манай ингээл найз ирэл. Өө тэр нэрээ тэрнтэйгээ ингээд ер нь л ингээд гэлэхээр болчихсон байлээ. Аль хэдийн ингээд танилцуулсан байлээ гэл. Ингээд би бүр ингээд тэр ингээд хэлж байгаа штеп. Ингээд буцаад ингээд холбогдсон байлээ гэдэг нэг л надад ингээд хэлж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр яг тэр охинтой манай найз чинь нөгөө юм штеп ингээд найзууд штеп. Тэнгүүт ингээд яг надад хэлээл. Тэгэл би бүр ингээд тэр үед ингээд сонсч ингээд нам болцсон заа. Ингээд яг бүтээр ингээд зүгээр амар ингээд хов яриад хаа хийх болол явжсэн чинь ингээд бүр яг так гаццсан. Тэгэл бодж очиаснаа за гэж л үгэлсэн заа. Яг тэгээд тэрийг дахиад манай үеэл ингээд жоохон дэлгэрүүлээ ярихынгууд би шууд цутаагаад тэр ярианаас за ойлоо өөр юм ярий гэдэг ингээд би тэр өөр юм яриа тэгээд ингээд өнгөрсөн байхгүй юу. Тэгэл тэрийг би амар удаан бодож байгаа л тааш тэглээ хэлэг байсан шүү дээ тэр үед юм. Тэгж бодож явж байгаа л нөгөө чамд хамгийн түрүүнд хэлээд тэгээ нөгөө ихтэй яг арай уулзаж амжаа үснэ би юм бол яг чадар хэлэх нь арай жоохон тохиромжгүй менежтэй дуулж байгаа л юм шиг. Тэгээд хоёлаа нөгөө кино үзэх гэдэг нь хүлээс сууж байгаа би хэлсэн дээ яг тэгсэн байлээ гэд. Тэгэл ингээл чамаа ингээл нэрээ хэлсэн чинь л бүр ингээл ойлаа явцсан. Бүр ингээд тэр амар контрол гэсэн амар олон хүнд тэр кино үзэх сууж байгаа шүү дээ. Бүр ингээ хүмүүс тэгэл ингээ анх удаа та нарт яг тийм юм аа энэ олон жилийн дараа ингээд буцаагаад яг чи надаас асуугаад би ярьж эхлэх гэж байгаа ингээд уйлал тэгэл за чи ингээд нэлэрч өдөр ингээл ингээд явсан дээр уйлалаасаа тэгэл жоохон гайг болвол тэгэл ярьж эхлэв. Тэгээд их үедээ бас яг эн чинь амар их онц юм шиг санагдав юм аа. За угаасаа л энэ олон жил өнгөрсөн юм чинь надад байх л зүйл шүү дээ гэж эхлээд батсан. Тэгээд тэгмүүд угаасаа ингээд сэтгэл бол ингээд яг тийм бодсноор бол байдгүй юм билээ. Тэгэл ингээд багаар ингээд амар юм жоохон юм гутрлын юуруугаа ингээд орж эхэлсэн байгаа байхгүй юу? Гутрал руу. Тийм. Яг тэр үедээ болохоор яг одоо яг ингэж амар ингэж хичээл болгож үзэг байсан шүү дээ. Тийм болохоор яг энэ гутрал биш үү гэдэг ингэ сайн мэдэхгүй. Тэгээ ингээл багаар л би ингээл улам ингээд нэг юм руугаа ингээд шигдээд байгаа ч юм шиг ингээд нэг тийм болол байсан. Тэгэл яг тэр нь ерөөсөө их үедээ бол юу ч мэддэхгүй байж байгаа л ингээд багаар мэддэл. Тэгээд хамгийн амар мэдэрсэн үе нь яг тэр үед чинь нөгөө лекц орж байгаа. Тэгээд лекц орж байгаа чинь нөгөө маш хичээл давхар ордог болохоор айгу чөлөөтэй байдаг шүү дээ.
Тэгээ ингээд лекц орохгүй тэгээд зарим үед орохгүй эсвэл би зарим үед өөрөө таслаад ингээд унцчихдаг юм. Тэгэл ингээд өөрөө ингээд өглөөс ирэнгүүт мэдээж хөшгөө хаацсан байдаг. Амар юм харанхуу тэгээд юм чимээгүй гэр ерөөхдөө манайхан бүгдээр ингээд ажил төрөлд явцсан. Тэнгүүд ингээд яг тийм чимээгүй байдалд оронгууд би яг дахиад нөгөөдгөө боддог. Тэгэл нөө боддог хүн чинь бодоол энэ зөнгөө бодно. Тэгэл ингээд яг бодсороо тэр нь ингээд бугасаар аалаа гэх юм байна. Тэгэл нэг өглөө ингээд сэрсэн ингээд орноосоо ингээд босч чадахгүйсэн заяа. Ингээд миний бие махбод миний сэтгэл зүйн ингээд маш зүгээр байгаа шүү дээ. Ингээд одоо биш сэтгэл зүйчлээ бие махбод ингээд маш зүгээр юу сав саруул. Тэгсэн хэрнээ толгоо. Тэр өглөө ингээд одоо миний бие махбод ирүүлдэ би ч одоо ханад төрөөгүүдээ зүг зүгээр байгаа шүү дээ. Толгой тарих өвдөөгүүд тэгсэн хэрнээл ингээд толгоо ингээд өндөөлөх гэхээр ингээд өндөж чадахгүй. Тэг ингээд хэвтэлээс. За өндөөлж чадахгүй юм чи хэвтэлээ гэж ингээд бодоод байгаа юм. Тэгэл нөгөөтх ингээд бодоод хэвтэл агаад тэгээд ингээд нэг тийм 2 хоног ингээд тиймэрхүү байдалтай явсан. Лекцэн дээр очихоо байлаа. Манайхын зэн материал яриад яасан. Тэгээд намайг эсвэл хоцроод байна маа ч юм уу нэг жаахан тэгээд тэгээ ингээд байж аа яг нэг өглөө ингээд буудан байна намаа ингээд нэг сорж байгаа юм шиг. Би ингээд буудандаа ингээд шигдээд ингээд татагдж байгаа юм шиг тийм мэдрэмт төрөл. За энэ юу болж байна гэл ингээд яг тийм амар ирүүл хоног бодохгүй ч гэсэн ингээд жоохон бодож байгаа юм чи яг юу болоод байна гэл тэгэл за гарч орё. Ерөөсөө энэ арай болохгүй юм гэрте байгаад байвал ерөөсөө асуудлаасаа хийцээ салахгүй байна гэл. Тэгэл чам руу яриад тэгэл үеэл рүүгээ яриад. Тэгэл яг намайг тийм асуудалтай байгааг та нар ч анзарч эхэлсэн, үеэл маань ч мэдж эхэлсэн. Тэгэл ингээд хөрх юм орой болоод харанхуй болоод эхлэнгүүт намайг ингээд жоохон унтаж чадхаа болсон ингээд мэдээл. Тэг ингээд уг нь бол ингээд 9 өнгөрөөл тэр чин завтайсан болохоор орондоо орох гээд унтах авчиж байгаа байхгүй юу. Тэгэл нөгөөдхөө ингээд бодоолаа. Тэгэл нэг мэтгэд 3. Тэгэл нэг яг 4-ийн үед хүн яг энэс харсан юм бол 4 цаг болоод ч юм уу ингээд хүн бүр ингээд хүсээгүй ингээд юм физиологийн байдлаар ингээд бүр унтдаг юм байлаа. Тэгэл ингээд 1 цаг орчим унтана, нэг 2 цаг унтана, тэгээд 6 гээд дахиад. Тэгээс ирээд дахиад нөгөөдхөө бодно. Тэгэл юу ч хийж чадахгүй, юу ч гараас гарахгүй. Тэгээ бүр ингээд гарахыг ч хүсэхгүй, хинтээж ярихыг хүсэхгүй нэг тийм болоод. Тэгэл манай үеэл ирэл. За хойлоо манай болж ирсэн болохгүй юм байна. Тэгэл очингуудаас амар хөөрхөн нөгөө манай үеэлч чинь 2 хүүхэд байгаа шүү дээ. Тэгэл ингээл инхүү гэл намайг чи ингээл энэ тэн дээрэл ингээд сатараалаад тэгэл нөгөө арай ингээл хүмүүстэй болол харилцаанд ороод ирэнгүүт ингээд тэдний хажууд очиод уйлахгүй тэдний хажууд очиод ийм амар хэцүү байгаа би хэлэхгүй ирнэ амар энийгээл ийм зүгээр юм шиг байгаа шүү дээ. Тэгсэн ирнэл ингээд яг сүлд манай ингээд үеэлж аахгүй чи ингээд тийм ч гэсэн ингээд нэг газар очиод ингээд шийдээ ингээд суучдаг юм. Тиймэрдүү байсан. Тэгээ яг тэр үед ингээд сууж явах үед ингээд манай дүүнер ингээд надад ирдэг гэсэн байхгүй. Ингэвэрэ нөө тийм мэдхүү гингөт нь би жоохон сатараал. Тэгэл яг өдөр болонгот яг чамтай уулзаал. Тэгэл яг тэрийгээ ярьж эхлээл. Тэгэл ер нь бол яг ийм асуудал бол ингээд багаар л хоримтлагддаг юм байлаа. Түүнээс ингээд гинтл амир ингээд гараад ирэхгүй. Тэгээ багаар ингээд шивдэж ингээд суусараагаал хүний юм сэтгэл зүйд ингээд ороод. Тэгээ яг тийм байдлаа хүн яг анзаараад байгаа хэрнээ бас тэрнээс яг тийм амархан мал гарч чадахгүй. Ингээд одоо мэдээд байгаа шүү дээ би ингээд ийм унтаж чадахгүй байна да, нойргуудалд ороод байна да, хоолундаа идэж чадахгүй байна да. Тэгээ нөө хоол ингээд нэг өглөө ингээд идэх гэсэн чинь одоо ингээд манай амиа хоол хийцэн. Тэгээ ингээд хоол идэх чинь ингээд яаж барих юм мэдэхгүй. Яаж энийг дийлэх вүлээ ингээд бодоод тэгээд за би эмээ ер нь итгэе боллоо. Гэ нөгөө өрөөрөө ороод тэгээд хийж явах та би чи ер нь ойрд нэр яг юу ийцэн мөлий гэж бодож байгаа байхгүй юу. За махаал юу ямар ч нэг өглөө босоод нэг усууж байгаа. Хайд ам цангахаар юм ууж байгаа. Тэрийг бол амарсаа санаад байгаа. Тэгсэр нэг нэг амьд мэдсэн санахгүй байхгүй. Тэгээ нөө яг хойлоо нөө юунд орчвол ингээд гарч ирэл нэг хоол идсэн чинь би идэж чадахгүйсэн шүү дээ. Бүрээс харахгүй байна гэл. Тэгээ ингээд аюулсна ингээд миний ходоод миний ингээд хоол босруул хартан тогтолцоо чинь амар хэмээд байгаа шүү дээ. Тэр бол ингээд хойлоо мэдж байгаа. Тэнгүүд тэр бол амарсан. Тэгээд яг энэс ингээд сонсч байвал одоо ингээд сэтгэн бодох чадвар удаашраад аливаа зүйлд ингээд анхаарал төвлөрч чадахгүй. За тэгээд удаан бодоод тэнгуүтлээ ингээд үйлдэл хөдөлгөөн удаашраад ингээд юу чимээргүй санагдаад хичээлд явмааргүй, өглөө босмааргүй, толгоогоо даахгүй тий ингээд үйлдэл хөдөлгөөн удаашраад тэгээд зориг үйлдэл ингээд удаашраад байх юм бол энэ бас магадгүй сэтгэл готролж магадгүй шүү. Тийм болохоор энэ хүндрүүлэхгүй аль болох одоо эртхэн сэтгэл зүйч эсвэл бас бүтэн эмчтэр очиж үзүүлэх хэрэгтэй шүү гэж бас зөвлөмөр байна. Энэ за яг амар сэтгэл готрол ороогүй ч гэсэн яг энэ гэдэг үгүй эхлэл тавигдчихсэн байгаад байхгүй. Яг мэдээж одоо яг ингээл хэлэнгуут хүмүүс яг ингээл
Яг наа чинь сэтгэл готрол биш ч юм уу тийм эсвэл яг юм биш. Яг мэдээж сэтгэл готрол бол маш хүнд. Тэрийг бол яг бүгд л мэднэ. Гэхдээ ямар нэгэн байдлаар эн чинь яг дүнж эхлэл яг тавьчихсан юм шиг санагдаж байгаа юм. Миний бодлоор бол яг ингээд яг нөө сэтгцэн хичээл үзэл тэгэл эргүүлээл өөрийгөө ингээд дүгнэл ингээд бодож байгаа юм л та. Тэгээд ингээд баг багаар ингээд буцаад ингээд нөгөө нэгэнтэйгээ хөлт авах гад эхлэв. Тэгээ амар би чи хэд хоног бүр ингээд хэд хоногор ингээд гэртээ ингээд нэг тийм бүгдсэн нэг тийм баламтай байгаа даа шүү дээ. Нэг бодлоо юм бол тэгээд ингээд буцаад ингээд юу руугаа ингээд гарахад тэгээ ингээд лекцэн дээр очиж сууна. Очиод унтдаг. Эсвэл ингээд юусэн анхаарал төвлөрөхгүй тэгээ хичээл эхлээд тэгээ ингээд хичээлээ унших гэдэг өмнө нь л аягүй сайн суудаг байсан маань л мэдээд байгаа. Тэгээ тэр үес эхлээд ингээд юус сууж чадахгүй. Яг л анхаарал төвлөрөхгүй. Эсвэл ингээд тэрийг ингээд хідэн удаа уншсан ч ингээд ойлгохгүй болоод тасахгүй юу. Тэгээл за нийлэн болохгүй андаа л гэж бодоод байсан хэрнээ энийг яг сэтгэл готрол яана гэж юусэн тэр үедээ бодохгүйсэн маа. Зүгээр л миний нөгөө асуудал намайг ингээд зовоогоод байна л гэж бодоод байсан байгаа байхгүй юу. Гэтэ би нэг чамаас яг нэг асууя гэж бодоод байдаг байхгүй юу. Хоёул ингээл нөгөө барианд орсон шүү дээ. Нөгөө уламжлалтын эмчтэй барианд. Тэгээд тэгсэн чинь ингээл хоёулаа нөгөө уламжлалтын эмч ингээл цуцаа барайл үзүүлээл. Тэгэл тэгсэн чинь тэр эмч ингээл чи ингээд нэг сэтгэл зүйн асуудалтай байна да. Чамд ингээд би зүй тавиадаг ингээл нэг 2 өдөр 3 газар зүй тавьсан шүү дээ. Тийм 3 цаг дээр тавиад тэгээд ингээд яг ингээд би ингээл чам руу ингээл орсон чи ингээл уйлчихсан шүү дээ. Яг тэр үед ингээд би ингээд очиод ингээд яг тэрийгээ тэгэхээр чадахгүй заяа. Яагаад яг ингэж чадахгүй юм бэлээ. Тэнгүүтлээ заа ингээд ганцаараа ингээд сайн тавь уйлчих. Тэгэх юм бол ингээд тайвшрах байх гэд ингээд буцаахгүй. Тэгээ яг тэр 3 цэг дээр ингээд нүзүү тавилах яг нөлөөлсөн юм уу? Яг тэрийг амар гахаад байдаг байхгүй юу? Тэгээ тийм заяа одоо ингээд дэлэхээр одоо хит бас Монголын уламжлалт санаах нь яасан юм болох. Гэтэ сайн мэдэхгүй байна. Тэрний амар нөлөөсөн юм бол. Яг ингээд тэр үед ингээд нөгөө яг дахиад нөгөө хүндийг өсөхгүй байгаа юмыг маань дахиад хүндэд хэлсэн байхгүй яг тэр ярианаас эхлээл. Тэгэл яа ч юм ялаадсан. Яг ингээд амар туслах гэдэг нь мэдээж байгаа. Тэнгүүд хит их ингээд би тэрийг хүндэх өсөхгүй ах чинь ингээд бүр ингээд яг нийлээд тэр чинь дүнг танилцсан хэдхэн минут өмнө танилцсан байхгүй юу? Яг энэ ч хэдийн нь л мэдээд байгаа. Гэтэ дүн хэдхэн минут өмнө танилцсан. Тэнгүүд би өөрөө яг тийм хэдхэн минутын өмнө танилцсан үндэ юм ярьд өдөрлөө. Тэнгүүд ингээд амар асуугаад байгаа. Мэдэрч байгаа төвхтөөсөө хоёртоос яагаад ингэ миний хүндийг өсөхгүй байгаа юм ингээд хүндэт байгаа юм бэ гэж ингэ хэлмээр байсан ч ингэ тэр хүн надад туслах чааг нь ойлгоод байгаа болохоо гэж хэлж чадаагүй. Тэнгүүд дахиад тэр минь гараад ирэнгүүт ингэ зүйл. Тэгээ би бүр ингэ ганцаар хатал амар хэлдэг байсан. Ер нь бол чиний шархыг хүндсэн болохоор л яг тухай хөдөлүүлсэн юм тий. Тэгэл ингэ яг ингэ үе үеэлээ тэрийг хөндөнгөт л тэр амар юм хэцүү байдаг байгаа байхгүй юу. Тэгэл ингэ яг ийм асуудал би болоод тэг ингээд бүх юмдаа ингээд муудаад ирсэн маань мэдээж эхэлж байгаа юм. Мэдээж нийгмийн харилцаанд орох маань аюу асуудалтай болоод ирсэн. Тэгээ нойр маань амар хямраад ирсэн. Тэгээд мэдээж нойр нойроо хангалттай авч чадахгүй, хоолоо идэж чадахгүй байгаа юм чинь бие махбод тархлаа тэр хэмжээгээр унана. Тэгээд ингээд тархлаа одоо унаад эхлэнгүүт яг ингээд за амар ханид манад ингээд тогтсон ингэж хөрөхгүй маа гэхэд ингээд толгой амар тэр үед байсан байгаа байхгүй. Тэгээ ингээд яг ингээд хичээлээ хий, анхаарлаа төвлөрүүлээд эхлэе. Тэнгүүд толгой бүр ингээд тисхийн арга ингээд лянгинж өвдөл. Тэгэл лянгинж өвдөнгүүт чинь хүний ингээд хөдөлмөрийн бүтээмж яг тэр хэмжээгээр ингээд буурч байгаа байхгүй. Би ингээд уншихаа ингээд хичээгээд даран өгсөн ингээд зулгаад өгсөн. За энийг уусаа уншихгүй би маргааш алуул нэг юм гэж байгаа багш нартай. Тэгэл ингээд зулгаад чамайг уншдаг. Тэгсээр нэг яг утгыг ойлгохгүй байсан байгаа байхгүй юу? Тэгэл явж байгаа л тэгэл ингээд өглөөд ингээд аим шүнжэнгөө нөө утахгүй ингээд уйлж молцсон амар нүд бүлцээсэн. Тэгээ тэр үедээ би ч нэ давхраанаад байсан шүү дээ. Тэгээ ингээд давхраанаа маань нэз баг хамт байдаг нэз байна. Яагаад нүдчийн гэж юу? Яагаад энэ ингэж байна гэдэг хэдөө тасдаг би тэрийг хэлж чадахгүй тэр хүндээ яг тийм амар яг тэрийг ярих хэмжээнд биш байгаа байхгүй. Тэгээд ярьсан ч яг одоо та нар шиг амар сайн мэдэхгүй гэх юм уу? Одоо би тэр харилцаа амар байгаа яаж яаж. Тэгээ ерөөсөө ярихгүй харин зүгээр амар чухал ядраад байгаа маа гэх ингээ бүр хэлээл. Тэгэхээр миний бодлоор одоо ингээд амар хэцүү сэтгэл бараг л ер нь сэтгэл готролд ороод гарсан юм байна шүү дээ тий. Найз нь бас ингээд чамаг бол ингээд бас бүрэн байнга чамтай 24/7 хамт байдаг болох юм байхгүй. Тэнгүүт ямар ч хэлсэн чи нэгт бид нартай ярилцсан байна. Хоёр талаараа нөгөө хүүхдүүдтэй ингээд одоо ингээд нөгөө гэр бүлийнхэнтэй илүү ойр дотн болсон юм шүү дээ. Өөрөөр бас сэтгэл зүгээ яг яаж зассан, яаж аварж гарсан. Одоо бол яг ингээд бүтэн зүгээр болсон юм уу? Тэгсэн юм уу? Одоо бол яг уу яг амар хүлэн зөвшөөрлөл аягүй чухал юм лээ. Ер нь бол ийм дээр л. Тэгээд яг энтэй нөө сэтгэлтэй холбоотой нэг юм ярих юм бол ингэ нэг чи надаас нэг асууж ирсэн шүү дээ. Би нөгөө кино үзэх ямар дуртай чи тэгэл
яа юу хийгээд байгаа юм бэ? Өдөр тийм кино үзэж чамайг өөрийгөө сатааруул та зөндөө олон хийх юм баг чинь гэж яг хэлчихсэн шүү дээ. Би яг яагаад кино үзэх хэрэгтэй лээ би гэж бодсон заяа. Аха. Яг тэр үедээ яг на кино үзье яах вэ гэж ингэ анх удаа амар тийм кап авдаг юмнасаа юу ч мэдрэхгүй байгаа юм байсан заяа. Яг тэр үед шууд тэгэж бодсон. Яагаад энийг үзэх хэрэгтэй лээ? Энийг үзье яг яах вэ гэж шууд тэгэж бодсон. Тэгэл тэг ингээд яг ингээд цаг хугацаа бол мэдээж айгуу том эмч гэдэг нь бол үний юм бэлээ. Тэгэл ингээд яг тэр үеэс эхлээд ингээд асуудалтайгаа за яг нүүр тулж эхлэе гэж бодсон. Тэг ингээд яг тэрнтэйгээ нүүр тулж эхэлснээс хойш сэтгэл зүйн асуудал маань улам хүндэрч эхэлсэн. Тэгэл ингээл баг багаар нүүр тулаад за яг одоо өнөөдрийн байдлаар ингэсэн байгаа шүү. Яг одоодоо тэр хүн байхгүй байгаа шүү. Энэ харилцаачид айл 5 6 жилийн өмнө дууссан шүү. Гэт ингээд өөртөө яг ингээд ухамсартай тэрийг хүлээг тавцсан хэрнээ тэрийг яг бодтоор ингээд хүлээн зөвшөөрөг байгаа байхгүй. Тэгээ ингээд хүлээн зөвшөөрүүлэх гээд өөртөө ингээд хилээд өөртөө ингээд яг ингээд одоогийн байгаа бот байдлыг ингээд нүүр тулгаад ирсэн чинь хүн бол ингээд хүлээн зөвшөөрдөг. Ингээд баг багаар за эхлээд одоогоор ямар ч тэр хүн байхгүй байгаа юм байна. За тэгвэл одоо энэ сэтгэл зүйн асуудлаа яах вэ? Тэгэл ингээл та нартай ингээл арай илүү баг багаар та нарт ингээд яг өмнө нөгөө ингээд юм сэтгэл зүйн юм хэцүү байгаа ерөөсөд харалт байсан болохоор тэрийг ярьж байсан байгаа байхгүй. Тэгмэд ингээд та нар миний юм хэцүү байгаа үеийг ингээд анзаараад эхлэнгүүт за одоо ярьж болох юм шиг яриад үзье юм. Тэгэл ингээд чөлөөтэй ярьж эхлэв. Тэгээд ингээд яг бас нэг боддог байсан юм нь миний юм хитэх асуудлыг ингээд та нар ингээд битгэн бол та нарт амар хэцүү байх үү гэдэг би амар санаа зовдөг байсан за ингээд та нарт улам ингээ хүндрэл болоод авах үедээ ч юм уу тийм ингээ сэтгэл зүйд хэцүү байх үедээ гэж боддог байсан болохоор жоохон ярьдаг байсан. Яг ингээ бодохоор нөгөө найз нь болохоор яг нөгөө яг ийм нэг туулж үзээгүй шүү дээ. Ер нь бол нөгөө туулсан хүн чинь бас илүү хүнийг ингээ ойлгодог байх гэж би боддог байхгүй юу. Тэгээд тэнгүүд яг ингээ чи ингээ надтай ярилцахад би ерөөсөө чамд зөвлөгөө өгч чадахгүй, би чамд ингээрээ тэгээрээ гэж хэлж чадахгүй, би зүгээр чамайг сонсч л өгдөг. Надад тийм сонсохоос өөр ямар ч тийм чамд тусламж өгөх тийм юу байгаа. Ань тийм ээ. Гэтэ яг хуу тэр үед яг ингээд хин нэгнтэй бас ярилцах гэдэг бол айгүй чухал юм процесс байсан. Ядчил за энэ олон жилийн хугацаанд ийм зүйлийг ингээд тулсан шүү. Нэг иймэрдүү байсан шүү. Би нэг иймэрдүү сэтгэл зүйн асуудалтай. Одоо ерөөхдөө жоохон яваад байгаа шүү гэдэг хэлэх бол айгүй чухал. Уусаа нөгөө сэтгцийг ороод эхлэхэд нөгөө тэгжсэн шүү дээ. Яг эмэн бусаар ч юм уу тийм яг эмчилгээний бус аргаар эмчилгээ хийвэл ингээд ярилцах бол чухлаа гэд. Тэгээд тэр үед нэг тэгж өнгөрөө. Тэгээ манай үеэл ингээд хэлчихсэн. Ийм бол ингээд юун дээр очоо сэтгэл зүйчдэр ингээд очоо бүр үнэхээр ингээд яах вэ бид нар бол яг тийм юу төвшнөр нь ярьж чадахгүй шүү дээ эсвэл ингээд одоо хүмүүст ингээд хэлэхэд яг шараадан дээр ч очоод яг одоо юм дээр сэтгцэн эмчилт үзүүлсэн болно. Ерөөсөө яг энэ амар тийм одоо сэтгцэн эмчилгээ дээр очиж ин доо гэдэг зүйл ерөөсөө биш. Яагаад тэгэхээр ийм асуудлыг бол сэтгцэн эмчч бай, сэтгэл зүйч бай, аль нь шийдэн тийм болохоор хүсвэл аль нь дээр нь ч юм болно шүү. Тэгээ бас яг нэг юм хэлэхэд те одоо ингээд хүн одоо ингээд жижиг зүйлийг нэг хоримтлуулсараа түрүүн бас хэлсэн шүү дээ ингээд нэг том чулуу ингээд дааж давшгүй зүйл болгох шүү дээ тийм учраас нөгөө ингээд жижигэн байгаа дээр нь ингээд хүн хинтээ хин нэгэнтэй ярилцах хэрэгтэй гэхдээ тэр ярилцж байгаа хүн чинь чиний хамгийн сайн найз байна тэгээ ганцхан хүнтэй ярилцах хэрэгтэй те нөгөө нууц зүйлээ те тэгээ хэрвээ тэр нөгөө ганц зүйл чинь задарсан байх юм бол ойлгомжтой хэлсэн бэ гэдэг нь ойлгомжтой болж байгаа те хамгийн гол нөгөө идэвхтэй байдлаар энэ нөгөө сэтгэл зүйн ингэж даван тулах хэрэгтэй байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө идэвхтэй байдлаа хүнтэй ярилцах эсвэл нөгөө дасгал хөдөлгөөн хийх за ингэ эсвэл гэрээ цэвэрлэх явж байгаа байхгүй. Хэрвээ ингэж идэвхгүй байдлаар ингэ нөгөө одоо гэр дотроо хүнжилтөө орон дотроо ингэ нөгөө шигдчихдэг эсвэл нөгөө кино үздэг ч юм уу эсвэл их юм иддэг хүн байлаа гэхэд тэр болохоор тэр нөгөө сэтгэл зүйн нэг төрхөн зурдаа тэр идэх орондоо л ингэж дараад байгаа байхгүй. Тэгэл буцаал дахиад нөгөө сэтгцэн асуудал гараад. Яг нэг санаа зовоосон зүйлүүд дахиад их юмдээ байгаа. Тэгэл ерөөсө хамгийн сайн эдгэрэлт бол мэдээж цаг хугацаа. За тэгээд яг яг үгүй зөндөх ярилцж байгаа нь тэгээд одоо ингээл янз бүрийн одоо яг арга ингээл ашиглаж үзэж байгаа шүү дээ. Одоо ийм байдлаас гарах юм бол тэглээгээд яг ийм юм ингээд одоо яг тэр бодит байдлаа хүлээн зөвшөөрөхгүй бол ер нь л нэг амар бас яг хайтгүй мэлээ. Яг ингээд одоо 2-3 хоног өмнө байснаас арай дээрддэг ч юм уу тийм тиймэрдүү байна яг байх үед байна. Гэхдээ яг ингээд за яг одоо тань байгаа шүү. За одоодоо тэгвэл яг ийм байгаа юм бол одоо яг энийг цаашд яаж болох вэ? Тийм ингээд хүн яг өөртөө л ярилцаж өөртөө л яг тийм дэр амар тулах юм байлаа. Тэгэл яг бодж эхэлж байхгүй. За одоо ингээд би ингээд гутраад ингээд суугаад байвал ингээд хөвтэй тавил хөвтэйлах юм байна. Суугаад тавил суугаалах юм байна гэж яг нэг амар юм сериустай бодож байгаа байхгүй юу?
Тэгэл ингээл бодоол за одоо тэгвэл би яг яах вэ? Энэ харилцаа үнэхээр дууссан юм байна. Энэ хүн одоо их цааш өөрийнхөө замыг хөөцсөн юм байна. Тэгэхээр би одоо яг дараа өөр ирээдүйд явах вэ гэдгээ бодож эхэлсэн байхгүй юу. Тэгэл тэрнээс хойш ямар ч тач тэр хүн миний амьдралд одоогоор байхгүй ч ядчил би өөртөө өнөөдөр байгаа юм байна. Надад цаашдаа ирээдүй гэж байгаа юм байна. Тэгэл яг тийм болохоор ингээд яг одоо энэ байдлаас гарыг гэж яг ботож эхлснээс хойш л хамгийн том эдгэрэл юм. Аха. Тэгээ би бас ахиад чамсах юм байна. Гэтэ би ингээл нөгөө хоёул ахар багасаа найзлсан ч гэсэн би чаны талаар мэдгүй бацсан байх асуудал байна. Чи ч гэсэн миний талаараас мэдгүй юм байгалах тий. Одоо нөгөө яг нөгөө юм ялмиггүй зовлонт үйлдэлтэй болцсон шүү дээ. Миний найз бол нөгөө хумсаа ингээд байга мэрдэг тий. Одоо яг ингээл зөндөө л хүмүүс байдаг л да ингээл ялмиггүй зовлонт үйлдэлтэй. Одоо ингээл хумсаа мэрдэг хуруугаа дуургадаг эсвэл одоо яад гин тий. Үсээ орлох ч юм уу тий. Яг үнэ тий. Энэ хумсаа мэрх нь яг энэ анхны хайртай холбоотой юу? Яг сайн мэдгүй байна. Гэтэ яг хугацаараа бодвол ер нь бол тэр хавцаад шүү дээ. Түүнээс би яг багтаа ерөөсөн хумсаа мэрдэг байсан. Тэгээ нэг дунд анги яаж явах үед бол мэрдэг байсан. Тэгэл ерөөхдөө яг нэг тийм салт малт болоод тэгэл яг мэрсэн. Тэгээд яг би яг энийг бол амар ингээд л мэрэд авахгүй ингээд анхаарал төвлөрөх юм уу те. Эсвэл яг нэг жоохон төгсөөд ирэхээр л ингээд юм шиг байна. Тэгээ өөрийн мэдлгүй яг нэг тийм үйлдэл хийгээд байсан тийм. Тэгээ ингээд одоо ялмын зовлонтын юм чинь бол ингээд өөрөө мэдээд байгаа хэрнээ боловч чаддаггүй шүү дээ. Тэнгүүт яг ер нь бол хийдэг. Тэгэл ингээд мэрэл хэлчихэнгүүт ингээд боддог хальталж чаддаг. Тэгээ нэг ингэ болчдөг чинь. Тэгэхээр яг тэр үед л амар нөгөө нэг гэмтэл авцсан байж тий яг тэр үед. Тэгэл тэрийнхаа нөгөө амар их ажил стресс нөгөө хотын завгүй амьдралд мартаж явсаар агаад гэмт завтай боллоо. Тэнгүүд гэмт тэр хүний талаас мэдээлэл орж ирэнгүүт. За тэр яг сэдрээд гараад ирсэн. Тэгээ яг бас яг ийм байдалд орох нь болохоор миний хизээч төсөөлөөгүй байдал би нүрт толж байгаа байхгүй юу? Би тэгэхээр бас айгүй өөртөө ч юм уу эсвэл энэ харилцаанда амар ихтэй байсан юм шиг байна. Ингээд хизээч энэ хүн намайг орохгүй. Одоо хизээний өдөр энэ харилцаа юм олон жил өнгөрсөн байсан чи ингээд миний хувьд бол ингээд миний анхны хайр учраас ингээд хэдэн жил өнгөрсөн байх нь ерөөсөө хамаагүй. Тэр хүнд хайртай нүнэн яг анх ямар харагддаг байсан, ямар хөөрхөн байдаг байсан яг тэр шигээ заяа. Бүр ингээд тэр нь 5 6 жил өнгөрнө яг саяны чи яг үнэн байхгүй 10 жил өнгөрсөн ч тэр хүн хайртай эврээл амир ингээд яг яаж мэдрэгддэг байсан ямар хөөрхөн ямар сайхан байсан яг тэргээрээ заяа. Тэнгүүт яг тэгж юм мэдрэгддэг байсан хүмүүс маань яг л хэзээ нэг өдөр гараад байна. Тэр өөрсдөө надад л асуудал ш. Би яг ингээл одоо өөрийнхөө одоо хичээлээр ингээс сураал хичээлээ хийгээл ажиллаа хийгээл ингээл явж байхад тэр хүмүүс маань ороод ирэн тэгэл цааш тийм харилцаа дахиад илүү тийм болно гэж боддог байсан чинь намайг тэр хүмүүс маань аль хэдийн муу хийгээд тэгээд ингээд дараагийн юу орсон байсан байхгүй юу. Тэнгүүт юу болчих вэ? За би чи энэ арай биш байна. Чи яагаад гэдэг ингээд яагаад гэдэг асуулт намайг юм амар юм хэцүү байдал орсон юм шиг байна. Амар ингээд нэгдүгээрт амар шарахтай байсан, хоёрдугаар хизээж төсөөлөөгүй байдал маань яг шууд ингээд нүүрэн дээр маань ингээд одоо тул ингээд гараад ирэнгүүт би ингээд тулхаас өрөөгөө болчих байхгүй юу. Тэгэл яг тийм байдлыг хүлээн зөвшөөрвөл тэгээ яж чинь бас тэр хүн чинь миний нөгөө найз байсан шүү дээ. Одоо тэр харилцаа өссөн маа өмнө. Тэнгүүд бүр амар хэцүү болчихж байгаа байхгүй юу. Яагаад вэ? Яг юу болоод тэгээд тэгэл иймэрхүү байдал маань ингээл хоримтлагцаар байгаа л. Тэгэл яг энэ маань яг хоёр моёр ч юм уу их тэр курсээс л эхлэхээ бол гэсэн юм шиг байна. Тэрийг аль би ингээд сүхгүй, ерөөсөө нээхгүй тэгэл хавтаа. Одоо тэгэхээр яг бүрэн идэрсэн. Одоо бүрэн яг тэр хүнийг яг бүрэн мартна гэж бол тэр хүнийг байхгүй л бас л миний анхны хайрлаа тий. Тэгээ тэнгүүд яг тэр хүнээс одоо ингэ сэтгэл зүйн байдал идэрсэн үү? Идэрсэн юм уу? Тий. Тэнгүүт одоо ингээд тэр хүнийг ингээд яг зам мартъя одоо болиё гэдэг юм батал яг чи эхнээсээ амар юм сороос орж ирж байгаа штэ. Тэгээ ингээд орж ирээд ингээд хүн сэтгэл зүйн хаврахын тулд амар улааргаар үздэг юм билээ. За байгальд гарч үзэж байгаа. Өглөө дэш тасаад ингээд би бүр бясалгал хүртэл хийж удсан. Гэтэ яг нэрнгээсээ бясалгал бол аягүй урд юм ингээд. Яг би амар юм сайн олон жил бясалгал хийсэн хүмүүс шиг бол хийж чадна гэж бол өөрийгөө бол хэлэхгүй. Яг тийм амар юм бүх дуу чимээнээс өөрийгөө тусгаарлаад ингээд амар юм бол байж чадахгүй. Гэтэ яг тэрхэн хооронд үнэхээр яг тийм зүйлүүдийг ингэж бодохгүй байх гэж ингэж үзэхэд аягүй л үр дүнтэй л юм билээ. Тэгээ дараах нь л тасгал хийх. Яг ингээд тасгал хийгээл би ажиллаад эхлэнгүүт яг энэ бодол ингэж унтрадаг заяа. Хамгийн ерөөсөө юу ч бодохгүй тайван байдаг 2 цаг маань яг бүлтийн зам нэг жоохон дасгал хийж байгаа үед тэгээ би чи яг тэр чинь нөгөө 100 эхэлсэн шүү дээ яг бүр амар гарыг гэж бодож эхэлсэн юм маань яг 100 байсан байхгүй.
Тэгээд ингэж яг бодож эхлээл яг ингээл тасгалж яаж ахсан өглөө зайлуулах хоёр тусгаж үзсэн. Тэгээд бүр хүн бас айгүй сурдаг юм л шүү дээ өглөөрцөл орой нэг яг 9 10-доо ороод 30 минут ингээл яахгүй байж байгаа гот ингээ нойр өөрөшгүй гэрэл тэгээд өглөөхөөраа бүр ямар ч цэвэрлэггүй шууд ингээ басуу. Тэгэж ирж мэрээ тэгэл ингээл өглөөд гар залхаж малхаад байдаг бүх чадлаараа л үтсэн. Өөрөө өөрийгөө хэцүү байдалд оруулахгүй тулд өөрөө өөрийгөөс авч гарах. Тэгээд амар олон орлого хийгээд бас яг тийм амар юм үр дүнтэй бас байхгүй л байсан. Тэр маань бодогддог хിവэрэлсэн ингээд уйлдаг хിവэрэлсэн. Гэтэ ингээд тэр ингээд амар цаг хугацаа орвол ингээд баг багаар ингээд эдгэрээ яваад байсан байхгүй. Одоо яг ирүүлээ бодонгод за ийм байгаа юм байна. За ийм одоо ирээдүйд тийм тэгээ ингэж бодож явж байгаа л дараагийн юу семестр маань эхлээл ингээд хичээл номд ороод ингээд ирэнгүүт арай дэрдэж эхэлсэн. Тэгээд дэрдэж эхэлж агаад энэ дэр бүр үнэхээр яг амар нөлөөлсөн нэг л үг байгаа. Манай найз нөгөө аахгүй ингээд нөгөө хүн маань ингээд нөгөө хүнтэйг ингээд харилцаа эхлүүлээд ингээд явсан чинь жоохон хадмын талын тийм асуудалтай байжээ гэдэг юм яриа нөгөө яг надад сонсогдсон ингээд хэлжсэн шүү дээ. Тэгээ би нөгөө найздаа ингээд яг хэлж байгаа хгүй одоо бас нилээ хэд итгэдэг найз юм байна л нэг. Тэгээ ингээд хэлээл яг нөгөө хүн маань тэгсэн байлээ гэдэг тэгсэн аахгүй юу. Тэгээ ингээд хадмууд нь жоохон тэгсэн чинь манай хүн амар юм сэтгэлээр унаад гэдэг чинь яг нөгөө бас тэр харилцаа эхлүүлсэн манай найз болохоор би чинь ингээд манай хүн л гэж ярьсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь манай зэслэр болохоор тэгвэл яг чиний тэр анхны хайртай чинь одоо байгаа хүн чинь яг анхны хайрт чинь айгүй зөв зориулагдсан хүн юм биш үү? Гэр бүл нь тийм ааш, тийм муухай зан гаргаад байхад хүртэл тэр хүнийг хайж явахгүй байна гэдэг чинь тэр хүнд айгүй зориулагдсан яг тохирсон хүн мөн биш үү гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд тэгж хэлсэнийхэн дараа тэр хүнд тийм зориулагдсан тохирсон хүн байгаа юм чинь чам ч ихсэн яг тийм хүн байгаа. Чи зүгээр л тэрийг амар олж харахгүй байна гэж хэлсэн байхгүй юу? Бүр ёо тэр бүр яг тэр үедээ ингээд нэг тийм амар биширнэ биш нэж нэг хүний хэлсэн үг нэг их бодноо. Яг ямар л зөв байсан тэр хүн яг үнэхээр өгнөн байсан ч юм уу. Тэгээд яг тэр чи яг амралт эхлэх өмнө надад ч тэгж хэлээд тэгээ амралт эхлээд гэртээ хараад ингээд амар бодож байгаа байхгүй тэр ингээд жоохон завтаалцсан хичээл амарсан. Тэгээ бодоод нэг шүн бүр амар ингэж бодож байгаа байхгүй тэрийг ингээд бодоолсон. Тэгэл бод дуусны дараа за үнэхээр үнэн юм байна. Яг ингээд би л тэр хүнийг над байж болох хамгийн зөв хөлбөр гэж өөрөө л ингэж итгээд бодоод байснаас биш. Яг ингээд ирүүлээ бодоод байгаа бас их тийм биш байгаа байхгүй. Би тэр хоёлоо боддог хайр цангийн хувьд бол мэдэрч байсан. Хоёрдугаарт ингээд яг гэр бүл өссөн орчны хувьд бол хоорондоо нэлээд ялгаатай. Тэгэл болоогүй юм байна. Тэгмэд би яг ингээд аль хэдийн болох ёсгүй байсан зүйлийг болохын тулд маш олон жил явсан. Маш олон жил бүр ингээд ерөөсөө ингээд хөсөхгүй те. Ёолохгүй ингээд амар юм зураад байсан юм байна. Амар том алтай байсан юм байна. Тэгмэд яг манай зээлд үнэн байсан байгаа байхгүй юу? Тэгэл яг тэрийг бодоол за яг л үнэн юм байна. Үнэхээр л болох ёсгүй зүйл л болох ёсгүй. Тэгээд үнэхээр чамд зориулагдсан хүн гэж бол байдаг. Тэгмэд ингээ анхны хараа бодоод үзэн тэр хүн маань тэр хүн айгүй зөв хүн байгаа байхгүй. Одоо яг хамт байгаа нь ингээд тийм хэцүү байхад чи ингээд тэсэл ингээ хажууд нь ингээд байгаад байна гэдэг чинь айгүй сайн. Тэгмэд яг тэр үгийг бодоол за тэгвэл надад ч гэсэн яг тийм хүн байгаа юм байна. Тэгэхээр яг би яг яагаад ингээд аль өнгөрсөнд болсон зүйлд ингээд зовоод байгаа юм бол тий надад тийм сайхан ирээдөө эсвэл магадгүй над зориулагдсан тийм сайхан хүн хүлээж байгаа ч юм билүү гэж нэг орой амар бацсан байхгүй юу. Тэгэл нэг бүтэн орой тэгж ботоод шүнжэнгөө ботоод тэгэл ингээл унтаал өглөөс ирэхэд амар хөнгөн өдрөнд төрсөн заяа. Яа тэр өдрийн өглөө яг л ингээд тийм сайхан бороо орчихсан. Тэгээ нэг тийм чихтэй ингээд нар гараад тэгсэр амар нэг тийм дулаах хит амар халуунч биш хит хүүтэнч нэг тийм амар гоё өглөө байдаг шүү дээ. Тэгэл яг тийм өглөө ингээд босоод яг нэг тийм халуун сайхан кофе уугаал яг нэг тех мэдрэмж нэг амар гоё байдаг та. Тэр өглөөний яг тийм сэтгэл зүй бүр үгээр хэлж нөгөө үзгэр бичих. Гэтэ бас тэг хүнийхтэй нөгөө үг аврна гэдэг амар үнэтэй. Хүн яг ямар үг хэлэх үү гэдэг бол амар чухал те. Тэр үгээ сайн дуудах хэрэгтэй бас тийм. Ядаж нөгөө гоё үг хэлж чадахгүй маа гэчээ зүгээр чимээгүй байж хэрэгтэй те. Үнэ. Тэгэл яг тэр үг амар нөлөөсөн. Тэгээд одоо хэрвээ яг ийм асуудалтай юм байгаа л та нартай сайхан хэлье. Ингээд үнэхээр тэр харилцаа болоогүй, үнэхээр тэр хүн биш байна гэж байгаа бол үнэхээр л биш. Яагаад тэгэхээр яг нэг юу миний төлөвлөгөө гэсэн чинь нэг юм 2-3 сар нэгсэн нөгөө бурхны төлөвлөгөө гэсэн чинь амар их юм нэг санаа марганы зураг байдаг шүү дээ. Яг тэрнтэй ажиллах юм ингээд өнөөдөр тэр хүн яг ингээд чамайг үнэхээр биш л
Яагаад тэгэхээр ирээдүйд тэрнээс илүү сайн, тэрнээс илүү яг тийм зөв хувилбар, зөв хүн гэж бол байгаа. Тэгэхээр ингээд үнэхээр болохгүй байгаа зүйлийг хит их зурлахгүйгээр, өөрөө өөрийгөө хит их зовоолохгүйгээр, шархлуулахгүйгээр, гэмтээхгүйгээр ийм зүйлийг ингээд хүлээн зөвшөөрөөд ингээд орхийг нь орхиод тэгээд дараах руугаа орох хэрэгтэй. Тэгээд ингээд дараах руугаа маш эрүүлэр орох хэрэгтэй. Тэгжижил ингээд одоо гэр бүлийн доктортой одоо бид нар ч юм бол гэр бүлийн харилцаа гэж ярьж шүү дээ. Тэгмээд энэ гэр бүлийн доктортой үнэхээр харилцаа ингээд болгоё. Тэ ирээдүйд маш тийм потенциалтай харилцаа байлгая гэж бодож байгаа бол яг өмнөх харилцаанд юу чинь болохгүй байсан. Тэр хүний юу чамд тохирохгүй байсан. Чи бас юу юунаараа даг тэ тэр хүнд муухай ажиллаж исэн ч юм уу тэ тэрийг аягүй сайн ингээд бодоод тэгээ тэр хүн чамд яг ямар шарах үлдээсэн гэдгийг ингээд бодоод тэгээ тэр тэрнтэйг ингээд нүүр тулаад ингээд хүлээн зөвшөөрөөд итгэржээж ингээд дараахан харилцаа руугаа орой л гэж хэлмээр байна да. Тэгэхгүй бол ингээд айгүй хэцүү шттэ. Тэмүүт дараагийн харилцаа дахиад токсик болно. Тэг хүн ингээд тийм олон юм дамжаад ирэх юм бол ямар хашир болчих. Яагаад эхэлдэг. Гэт ингээд яг нэг ингээд өөрийгөө төвжиж ингээд яг хаадаг шиг ингээд хаагаад ингээд ханаа ингээд босгоод эхэлдэг. Тэгэл ингээд ханаа ингээд босгоол ах юм бол тэр чинь улам өндөр болоо л байна. Тэгээд тэр болгоныг авч орж ирэх хүн бас айгүй хэцүү шттэ. Тэгэхээр яг үнэхээр л амар тийм гоё харилцаатай гоё бай гэж бодож байгаа. Тэгэхээр өөр өөртөө ажиллах хэрэгтэй байна гэдэг байна л гэж. Би яг өөрөө өнөөдөр сэтгэл зүйн хувьд ямар одоо аюутай байгаа илээ те. Тэгээ яг би өнөөдөр яг тийм ямар асуудалтай байгаа илээ гэдгээ ботоод тэрнтэйгээ яг үнэхээр нүүр тулаад үнэхээр тэрийгэ шийдээд тэгжиж дараагийн эрүүл гоё харилцаа. Тэг нэг яг би яг юунаас нэг удаа юм тарат хэлчихсэн аахгүй юу. Тэгээд тэр яг би бүр яг нэг л охинд яг итгэж гацгоод яг тэр асуултыг л асууж исэн. Тэгээ яг би яг энэ нэг таратыг яг үнэн гэдгийг мэддэг ч гэсэн яг илүү иймэрхүү асуудлыг өөрөө шийдэх хэрэгтэй гэж боддог байхгүй. Тийм болохоор яг нэг удаа бүр ингээд яг нөгөө сэтгэл асуудал тахта бүр муртал дараад тэгээд ихтэй асууж исэн. Тэгэхэд тэр охин юу гэж хэлжсэн гэхээр ингээд хэрвээ та яг одоо байгаа өөрийнхөө одоо хэрвээ таны амьдралыг ингээд сав гэж ингээд төсөөлөх юм бол та хуучин ийм зүйлсээрээ л ингээд саваа дүүргээд авах юм бол дараагийн шинэ сайхан зүйл чинь орж ирэхгүй. Яагаад тэгэхээр тань багтах цай байхгүй. Та ингээд хуучин ингээд бүх юмараа нөгөө тэр ингээд юугаа ингээд саваа ингээд дүүргэсэн. Тийм учраас үнэхээр тийм сайхан дараагийн шинэ зүйлээ оруулж ирья гэж бодож байгаа бол яг тэр саваа одоо кослаад буюу өнгөрсөө яг бүрэнгүйц тавьж явуулаад дараахан шинэ сайхан зүйлсээ гэж хэлчихсэн. Тэр бүр амар бас нөлөөлж байсан аахгүй. Би бүр сасаалгаа ямар өнөө үгүй. Нэрэл би ингээд зураад би л тэр саваа ингээд дүүрэн байгаад байгаа учраас ингээд би ингээд өөрөө дүүрэн байлгаа хаачж байгаа юм чинь дараагийн орж ирэхэд ирэхгүй шүү дээ. Тийм тэгээд дараагийн нэг унзаарсан зүйл бол өөрөө яг ямар хүн те одоо тийм харилцаа үүсгэхийг хүсдэг. Өөрөө яг ямар харилцаанд байхыг хүсдэг шигэ хүн байх хэрэгтэй. Тийм тэгэл яг юм одоо өөрөө өөр дээр илүү ажиллаж ийж өөрийнхөө юм дээр илүү тулж ийж дараагийн тийм сайхан зүйл рүү одоо яг орно л гэж хэлээ да. Тийм тэгээд өнөөдөр бид хоёр нэг иймэрдүү сэдвийн талаар та нартай зөвхөн хань болъё гэж ярилцлаа. Тэгээд өдөр бас гоё сэдв ярилцсан байх гэж бодож байна те. Тийм та нарт маань таалагдсан гэж найдаж байна. За тэгээд бидэнтэй бид хоёртой хамт байснаас баярлаа. Тэгээд одоо дараагийн сэдв маань бүр илүү гоё бүр илүү бас ингээд нөгөө бид нэр тохиолддог бас ингээд бодтой зүйлийн талаар ярилцгаалнаа тий. За тэгээд ингээд яг хамгийн анх удаага ингэж яаж байгаа учраас жоохон баг зэргийн алдаа дутагдал байсан бол уучлаарай. Цаашдаа илүү энэ дээр ажиллаад анхаарна. Тэгээд та нар маань ч гэсэн яг илүү удаагийн нөгөө сонирхолтой тийм сэдв янз бүрийн зүйл байх юм бол бас бид хоёртой нээлттэй ингээд хуваалцаарай доор комент хэсэгтээ. Бид хоёр тэгээ бас яг комментуудаа үзээд тэгээд ингээ асуух юм бол асуултанд бас нээлттэй хариулж өгөөд яг одоо өдөө хүртэл өөрсдөө туршлагаас аль болох зөв талаар нь хариулж өгөхийг бас хичээн тий. Тэгээд та нартай ч гэсэн дараа дахиад илүү гоё түүхүүдэд хуваалцъя. Тэгээд хэрвээ хүсэх юм бол манай бас юу Instagram одоо яг нэг хаяг руу өөрийнхөө одоо яг асуултуудыг ч юм уу тий явуулаад тэгээд хэдлээ бас яг тийм зүйлийн талаар илүү ярилцаж болно шүү. За тэгээд өнөөдрийн дугаартай хамтаас баярлалаа. Баяртай. Дараа уулзъя. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ хайртай шүү.